Hi guys, хоббол болонгийнхаа цаа шинхэн дугаарт тавтан морил. За 1 сарын 30-ны өдөр буюу сая өнгөрсөн 5 дахь өдөр яг өдрийн цагаар байсан юм. Нэг ойролцоогоор 12:01-ийн үеэрч болов би утсан дээрээ scroll хийгээл байжсэн чинь хэрвээ iPhone-тай хүмүүс бол ингээ Apple News-нээс мэдээ ингээд гарч ирдэг штэ тэ notification. Тэгээд тэрний notification-ыг уншсан чинь Catherine O'Hara dead at 71 гэ гараад ирдэг байхгүй юу? Жүжигчин Catherine O'Hara 71 наснда ингээд таалал төгслөө гэдэг ийм мэдээ гараад ирсэн. Тэгээд би зүгээр шууд шок. Тэгээд тэрэнд угаасаа Apple News бол ингээд яг үний юм дандаа мэдээлдэг л дээ. Тэгээд гэтээ яагаад ч юм бэ тэрэнд итгэхийг хүсээгүй болохоор тэрхүү мэдээлэл шууд Google ороод хайсан чинь амар fresh news байсан байхгүй дөнгөж гарч ирсэн мэдээлэл байсан. Тийм болохоор уул нь ингээд янз бүрийн олонний танил хүмүүсийг Google дээр search хийнгүүт шууд гарч ирээд тэдэн онд төрсөн. Тэгээ хэрвээ нас орчихсан хүн бол яг хажуу талд нь died at ямар гэдэг нэг тийм оныг нь тавьчихдаг штэ. Тэгээ хэдэн онд нас орсон ингээд. Тэгсэн чинь Google руу хайгаад би Catherine O'Hara гэд хайсан чинь төрсөн оныг нь бол бичсэн байгаа мөртлөө died энэ гэсэн юм бол гарч ирэхгүй байсан. Тэгээ би Apple News худлаа ирсэн байхтаа гэж жоохон scroll хийгээ харсан чинь TMZ-гээс хэдхэн минутын өмнө заяа нэг 10 хэдхэн минутын өмнө анх тавигдсан тийм ньюзийг олж харлаа. Тэгсэн чинь яг л Catherine O'Hara 71 наснда гівгэнтхэн ингээд нас баржээ гэдэг ийм мэдээллийг олж харсан байгаа. Тэгээд Twitter дээр би ороод харсан чинь хүүе хүмүүс зөндөө олон тэгээ бичсэн байсан. Энийг бол одоо бүр ингээд жинхэнэ мэдээлэл үгүй гэдгийг нь өстой мэдэх юм алгаа. TMZ-гийнхэн бүр Google дээр ч апдейт хийгдэж амжаагүй байгаа ийм шинэ мэдээллийг ингэж цацсан байна. Ямар эвгүй юм бэ гэдэг тэгээ ярьжсэн. Тэгээ зарим хүмүүс бүр итгэхгүй. Аль дээр 2-3 жилийн өмнө л TMZ-гийнхэн бас Catherine O'Hara-г нас барсан гэдэг нэг мэдээлэл гаргасан. Тэр нь тэгсэн чинь худлаа байж таарсан шүү дээ. Би лав итгэхгүй байна, итгэхийг хүсэхгүй байна гэж зөндөө олон хүмүүс тэгжсэн. Тэгэхээр би тэр хүмүүсийн ингээд комментиг харчаа. За бас үнийг хэлжиж магадгүй те. Үнэхээр л TMZ олон жилийн өмнө бас тэгээ худлагаасаа ярьжсэн бол худлаа ярьж байгаа байж магадгүй. Тийм болохоор юун дээр Google дээр апдейт хийгдээгүй байгаа бахтаа гэж бодоод өөрийгөө жоохон арга цагаад байжсэн чинь хэдэн минутын дараа харсан чинь бүх одоо мэдээллийн media outlet-ээр ингээд мэдээлэлүүд гарч ирсэн байгаа. Тэгээд үнэхээр бидний хайрц жүжигчин Catherine O'Hara нас барсан юм байна. 1 сарын 30-ны өдөр. Тэгээд үнэхээр харамсалтай. Тэгээд би яагаад бидний хайрт Catherine O'Hara гэж ярьж байгаа вэ гэхээр те Catherine O'Hara-гийн бүр үнэхээр амар танигдсан дүр нь бол ойлгомжтой те. Бид бүгдийн хайрлаж үздэг hidden generation-ээрээ ингэж хайрлаж үзэж байгаа. Home Alone тэгээд гэртээ ганцаараа гэд яг шинэ жилийн айгүй гоё vibe-ыг өгдөг тэрхүү classic киноны 1-2 дугаар анги дээр нь Kevin Age мэгтэн дүрд тоглодог байгаа шүү дээ те. Тэгээд үнэхээр харамсалтай зүйл болсон байна. Тэгээд бодоод үзтээ яа би яг юу гэж хэлэх мэдэхгүй байна. Айгүй хэцүү. Би надтай адилхан ингэж үнэхээр хүн дээр хүлээж авсан зөндөө олон хүмүүс байгаа байх гэж би бодож байна. Тэгээ угаасаа social media-гаар бол зөндөө олон хүмүүс ингээл tribute хийгээл юм ингээ бичижсэн түүнээс гадна яг тухайн өдөртөө би одоо Instagram дээр дагдаг хүмүүс энэ төр Монгол байна уу, Америк байна уу бүх хүмүүс хамаагүй бараг л бүх хүмүүс л одоо Catherine O'Hara-д зориулж юм бичижсэн, одоо story хийжсэн. Тэгээд ингээ харахаар бол яалтчгүй те бүх хүний ингээ хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин гэдэг нь бол харагдаж байгаа юм аа. Тэгээд ийм таагүй мэдээллийг та бүхэнд дуулгаж байгаадаа маш харамсалтай байна. За тэгээд ийм агуу сайхан гоё жүжигчин байсан учраас би ингээ honor хийгээд Catherine O'Hara-гийн тухай нэг тийм biography-г нь ярьсан, ямар карьертэй хүн байсан гэдэг нэг хальт жижиг хэмжээний deep dive хийгээд ингээд бичлэг хүргэе гэж бодсон юм аа. За ингээд хэдүүлээ Catherine O'Hara-гийн одоо яг biography те ямар хүн байсан, хаана төрж өссөн. За тэгээд карьерийн тухай яриад тэгээд төгсгөлд нь хэдүүлээ яг энэ нас барсан тухай нь яриад. За тэгээд энэ нас барсныг нь Hollywood-ийн жүжигчид яаж хүлээж авсан байна энэ тэрэ гэдэг тэр бүгдийн тухай ярья. За Catherine O'Hara болохоор Америк болон Канадын жүжигчин байсан. Тэгж явдаг American and Canadian гэж явдаг. Хоёр citizenshipтэй байсан юм лээ. Dual citizenship буюу давхар одоо Канадад ч иргэн Америкт ч иргэн ийм эмэгтэй байсан юм лээ. Гэхдээ яг өөрийнх нь төрсэн их орн нь болохоор Канад улс байгаа юм аа. Канад улсын Toronto хотод 1954 оны 3 сарын 4-ний өдөр төрсэн байгаа. За тэгээд өөрийнх нь бүтэн нэр нь болохоор Catherine Ann O'Hara юм байна лээ. За тэгээд тэнд төрчгөөд тэгээд яг карьераа эхлэхлээ бол Торонтод өссөн юм байна лээ. Тэгээд 7 хүүхдийн айлын 7 хүүхдийн нэгэнд болж төрсэн юм байна лээ. Одоо тэгээ хэдүүлээ яг хэрхэн Catherine ингээд жүжигчнийхаа карьерт
орсон бэ гэдэг тухай ярьцгаая. За Catherine 1974 оноос ингээд жүжигчнийх нь карьер нь эхэлсэн гэж хэлэхэд болно. За яаж эхэлсэн бэ гэхээр нэгэн comedy club байдаг байсан юм л да. The Second City гэдэг тийм нэртэй Канадын яг Торонто хотод. Тэр comedy club, comedy bar одоо манай нэг UB comedy байдаг шүү дээ. UB comedy чинь нэг өөрснөө гэсэн нэг бартай шүү дээ. Тэн дотор л тийм л club гэсэн үг. За тэгээд тэрэнд анх орохдоо болохоор яг жүжигчнэр эсвэл нэг comedian-аар ч юм уу ороогүй зүгээр waitress-ээр ингээд зөөгч хийх гэж орсон байгаа байхгүй юу. За тэгсэн чинь яг тэр үедээ ингээд зөөгч хийгээд ажиллаад байж байхдаа нэгэн менежерийнх нь нүдэнд нь тусчльтай ингээд бас жоохон хөрхөн авьяастай юм байна, жүжиглэх comedian авьяастай юм байна гэдэнд нь өртсөн учраас тэр менежер нь ингээд боломж олгоод perform хийлгүүлж гисэн мэлээ. Гэхдээ яг өөрөө яг тэрхүү The Second City гэдэг яг тэрхүү performance яг тэр зүйлд жүжигэнд орж байгаа зүйл бол одоо яг дүр аваад орж байгаа зүйл бол биш. Understudy хийжсэн байгаа байхгүй юу? Understudy гэдэг чинь нэг би яг монголоор орчуулгын юу гэдгийг мэдэхгүй байна. Гэтэ энэ ч нэг theater industry-д байдаг зүйл, одоо жүжигчний industry-д байдаг зүйл. Одоо нэг гол яг жинхэнэ жүжигчин байлаа гэхэд яг тэр жүжигчин болгоны туслах дүр биш юм аа. Одоо туслах жүжигчин гэж байдаг. Understudy тэгээд яг одоо тоглолтын бэлтгэл жүжигийн бэлтгэл энэ төр болоод явж байхад заавал тэр understudy-ын тэнд байж байгаад ингээ бүгд дээр ингээд ажиглаад сууж явах хэрэгтэй. Тэгээд яг тэрхүү дүрийнхаа бүх одоо мөр зүрийг нь адилхан цээжлээл явж явах хэрэгтэй. Тэгээд янз бүрийн юм болох үед тэгээ одоо яг тэрхүү яг гол жүжигчин одоо гимтэх ч юм уу тэгээ янз бүрийн одоо emergency болох үед understudy нь өөрийг нь орлоод тоглодог гэсэн үг. Тэгэхээр орлон тоглогч гэх юм уу те монголоор орлож тоглодог гэсэн үг. Тэгээ team understudy хийжсэн. Тэгээд хиний understudy хийжсэн бэ гэхээр бас айгүй алдартай жүжигчин болох Gilda Radner гэдэг эмэгтэй жүжигчний understudy хийжсэн байна лээ. Гэхдээ зүгээр ингээл шууд энэхүү том production те ингээ understudy болоод орчхоогүй жүжигч одоо тэр зөөгчөө хийж явж байгаа тэр найруулагчийнхаа менежерийнхаа ингээ нүдэнд өртөөд тэгээд за чи audition хийгээд үзэтгэе тэгээ probe өгөөдгөө гэж хэлсэн юм байна лээ. За тэгээ audition өгөөд яг таалагдаад за окей чамайг understudy болгоё гэсэн гэхдээ тэрхүү найруулагч нь хэлсэн байхгүй тэр үеийнхэн найруулагч нь болохоор Joe Flaherty гэдэг хүн байсан юм байна л да. За тэгээд тэр залуу нь болохоор хэлсэн гинэ. За яг ингэж хамт боломж олгоё гэхдээ keep up the day job, keep the waitressing гэж хэлсэн байгаа байхгүй. Тэр нь болохоор те за яг чи ингээ орлоод үзэж болно. Тэгээ understudy хийгээд ингээ жүжиглж явж болно. Гэхдээ одоо safe байхын үднээс чи битгий яг над зөөгч байгаа ажлыг give up хийгээрэй. Зөөгч байгаа ажлыг хийсээр л байгаарэ. Яг гэвэл чи яг ингээд те үнэхээр том жүжигчин болоод ингээд мөнгө олоо явна гэдэгт итгэлтэй биш байна. Тийм учраас ингээ keep the day job гэж хэлжсэн юм байна лээ. За тэгээд тэр production 3 жил ажиллаад байжсэн чи яг нөгөө нэг understudy хийдэг байсан эмэгтэй жүжигчин болох тэр Gilda Radner нь New York хот руу нүүх болжээ. Яг үл New York хотод одоо байрладаг Saturday Night Live гэдэг SNL-ийн sketch show-нд ажилд ороод тэгээд New York руу нүүх шаардлагатай байсан байлээ. Тэгэнгүүт тэр жүжигчнийхаа орон тоог Catherine O'Hara авч чадсан гэсэн үг юм. За тэгэхээр одоо яг тэр мөчөөс эхлүүлээд яг жинхэнэ одоо жүжигчин болоо явж байгаа гэсэн үг юм яг тэрхүү production-ы. За яг тэгээд жинхэнэ жүжигчин болоод 2 жилийн турш ингээ ажиллаад явж ирсний дараагаар тэрхүү production одоо өөрчлөгдөд арай илүү том одоо зүйл болсон байгаа хгүй. Тэгээд SCTV гэдэг ийм sketch comedy show болж хувирсан юм байна лээ. Sketch comedy show гэхээр ер нь л манайхаа SNL-тэй адилхан гэсэн үг. Та нар ингээ SNL-ийг сонирхож үздэг хүмүүс бол мэдж байгаа бах те. Би ингээ тэрийг дандаа ярьдаг. Хэрүү одоо мэдгүй хүмүүст нь л тайлбарлаж байгаа шүү манайхаа. Тэгээ мэддэг хүмүүс зөндөө байгаа. Гэтэ мэдгүй хүмүүст нь болохоор SNL гэхээр Америкийн хошин шогл гэдээ ойлгочих болно. Ингээд хагасаа өдөр болгон гардаг те ингээд шууд телевизээр гардаг ингээд хошин шогийн хөрхөн жижигэн скетчнүүд жижигэн скетнүүдийг бэлдээд ингээд жүжиглдэг тийм хошин зүйл байдаг comedy show. За тэгээд SCTV гэдэг нь болохоор тэ Second City гэдэг нөгөө нэг production-ийн нэр нь Second City TV гэдэг нэртэй ийм sketch comedy show Канадад гарч ирсэн байгаа байхгүй. За тэгээд Catherine O'Hara яг тэрхүү comedy show-ныхаа regular performer нь болж чадсан юм лээ. Бүр байнга ингээд жүжиглж идэг жүжигчин болж чадсан байгаа юм аа. За тэгээд энэхүү SCTV-гийнхаа жүжиглэлтээрээ Catherine O'Hara бол үнэхээр олонний анхаарлыг татаж чадсан юм байна лээ Канад улсад та. Яг тухайн үедээ. Яг тэгэхээр өөрийнх нь жүжигчнийхээ хувьд бол өөрийнх нь импрешнууд нь бүр амар мундаг байдаг гэсэн гэж аахгүй. Тэгэд Catherine O'Hara ч одоо инээдмийн төрлийн жүжигчин гэсэн үг шүү дээ. Одоо манай монголоор хошин шогийн жүжигчин гэсэн үг аахгүй юу те. Тэм comedian жүжигчин болохоор comedian хүмүүсийн хувьд бол
comedic timing хизээ яг ингээд гоё punchline-уудаа хэлэх үү, хизээ joke хэлжээснаа яг гоё land хийх тэрхүү punchline-уудаа аль мөчөд хэлэх үү, ямар байдлаар хэлэх үү энэ гэдэг. Тэр нь бол айгүй чухал байдаг. Энэ талаар би бас нөгөө Selena Gomez-ийн deep dive-ыг ярьж байхдаа хэлжсэн те. Тэр мөрөнд бол бүр амар natural байдаг байсан гэж аахгүй Catherine O'Hara-гийн хувьд айгүй мундаг байдаг байсан. Тэгээ impression хийх буюу ингээ хүмүүсийг дуурайдаг штэ те. Янз бүрийн хүмүүсийг дуурайгаал ингээл ингэж маяглах ч юм уу эсвэл янз бүрийн тэр дуурайж байгаа хүмүүсийн accent-уудыг янз бүрийн тийм хэрхэн ярьдаг энэ тэрэг гэл те. Тэр мөрийг нь айгүй дуурайдаг зүйлүүд нь бол айгүй мундаг байдаг байсан гэж аахгүй. Үнэхээр авьяастай мундаг impression-уудыг хийдэг. За тэгээд яг тухайн үедээ яг тэр шоун дээр ямар хүмүүсийг одоо ингээ impression хийдэг байсан бэ гэхээр Meryl Streep алдарт жүжигч Meryl Streep-ийг ингэж дуурайж impression хийдэг байсан. Brooke Shields-ыг бас нэгэн алдартай те жүжигчин Brooke Shields-ыг дуурайдаг байсан юм байна лээ. За тэгээд Lucille Ball гэдэг иймэрхүү мундаг хүмүүсийг impression хийгээд явдаг байсан. Тэрхүү impression-ууд нь бол үнэхээр мундаг байдаг байсан учраас ингээ олон түмний анхаарлыг татсан байгаа. Тэгээ манай одоогийн үеийн амар мундаг impression хийдэг хүн хэн бэ гэх юм бол та нар хин гэж бодож байна. Одоо толгойн дотор бодож байгаарай. Ariana Grande манайха Ariana Grande бол хүмүүс айгүй мундаг impression хийдэг гэж ярьдаг. Үнэхээр мундаг. Тийм ч учраас нөгөө Ariana Grande-гийн SNL дээр урагдаж ордог шоу болгоно нь айгүй одоо их үзэлттэй байдаг, айгүй мундаг байдаг. Тэгэл хүмүүсийг одоо зөвхөн жүжигчдийг дуурайж ингэж ярьж мэрэх биш те. Ингээл хин Ariana Grande нэг удаа Jennifer Coolidge-ийг дуурайгаал те. Ингэж oh my god ингэж ярьж мэрэл те. Тэр нь бол амар энттэйсэн. Зүгээр ингэж жүжигчдийг дуурайж ярихаас гадна Ariana Grande бусад дуучдыгаа дуурайж тэдний одоо байдлаар дуулж молдог. Тэгэл Britney-г дуулахлаараа гэл амар дуурайж дуулдаг. Тэгэд Ariana Grande бол хүмүүс манай үеийн яг одоогийн үеийн амар мундаг impressionistтэй ингээд хүмүүсийн impression-ыг айгуу сайн хийдэг хүн гэж ярьдаг. Тэгээд тухайн үед болохоор 1900 одоо энэ 80-ад оны үеэр болохоор Catherine O'Hara Канад улстай бол алдаг байсан юм байна. За түүгээрч барахгүй одоо энэхүү SCTV-дээ жүжиглээд явхаас гадна бас энэхүү шоундаа зориулаад бичдэг байсан юм лээ. Зохиолууд бичдэг. Одоо иймэрхүү камера шоу бичдэг хүмүүс байдаг шүү дээ. Зохиолч нар гэсэн үг те. За тэгээд бас нэлээд олон тийм зохиолуудыг биччихсэн байна лээ. Тэгээд бүр 1982 онд энэхүү нөө зохиолороо өөрийнх нь зохиосон зохиолороо Emmy авч исэн байна лээ. Зохиолчоор айгүй мундаг байгаа зү тэ. За тэгээд Канад улсдаа энэхүү SCTV, за тэгээд SCTV channel гэ бас тустай байсан юм байна лээ. Энэ минь дээр айгүй их ингэж нэр хүндээг олж чадсан учраас үүнээсээ болоод зөндөө олон тийм кинонуудын урилгыг авч эхэлсэн байгаа байхгүй. Яг үнэхээр бүрэн хэмжээний кинонд тоглох урилгуудыг авч эхэлсэн юм байна лээ. За тэгээд та бүхэндээ тоглож исэн том яг тухайн үеийн кинонуудыг дурдах юм бол Tales from the Crypt, за тэгээд The Larry Sanders Show, энийг бол хүмүүс мэдгүй хүмүүс гэж баг байхгүй байх. Curb Your Enthusiasm, за тэгээд 6 Feet Under гэдэг бас аюул алдартай кино те. За тэгээд 30 Rock ч гэсэн аюул алдартай шүү дээ. Тийм шоу байдаг. Series түүнээс гадна бүр SNL-ийг одоо Нью-Йорктойх SNL-ийг 2 удаа хост хийжсэн юм лээ. 2 удаагийн хостоор нь ажиллаж исэн. Түүнээс гадна SNL дээр 2 удаа зочноор хост хийхээс гадна 1981 онд SNL-ээс урилга тавьсан юм лээ. Манад ингээд те ажиллаа гэд жүжигчнэр ингээд regular жүжигчнэр ажиллаа гэд ингээд урилга авсан. За тэгээд гэрээ-мэрэгээ хийгээд 1981 онд яг ингээд ажиллаад эхлэх гээд яг эхнийхээ одоо ангидаа орохоос өмнө ажилласаа гарчихсан гэсэн. За тэгээд энэ дээр нь шалтгаалаад айгу бас нэг тийм ховж rumor цуу яриа явдаг байсан юм лээ. Яагаад Catherine O'Hara ингээд ийм том компанитай Нью-Йорк дах SNL дээр ингэж ажилд оронгуудаа эхнийхээ анги дээр орж амжаачгүй ээжиж ингээд ажиллаа хаяад яваад гсэн бэ гэхээр яг тэрхүү SNL-ийн нэгэн зохиолч бичээж Michael O'Donoghue тэ айгу тийм асуудалтай байсан. Ингээд ерөөсө таарч тохирдоггүй байсан. Тийм учраас ингээд Catherine одоо бүр ингээд ерөөсөө эхнийхээ анги дээр тоглохчгүйгээр ингээд хаяа яваад өгсөн гэдэг тийм цуу яриа явдаг байсан юм. Маш олон жилийн хугацаанд энэ хүү цуу яриа явсан гэж байгаа байхгүй. Гэхдээ Catherine O'Hara бол энийг дандаа deny хийдэг байсан. Би ямар ч тийм хүн амьтантай муухай харилцаа энтертэй байгаагүй, таарч тохироогүй юм байхгүй. Яагаад би ингээд SNL-ээс ажиллахаа боллоо гэд яваад буцаад Канада руугаа очиод нөгөө нэг SCTV-дэ буцаж орсон бэ гэхлээр надад Нью-Йорк хот ерөөсөө таалагдаагүй юм аа. Нью-Йоркийн vibe and амьдралынх нь хэв маяг бол надад ерөөсөө тохирох зүйл биш байсан. Тийм учраас би Нью-Йоркод амьдрахыг хүсээг учраас ингээд буцаж явсан гэж хэлсэн байхгүй. Тэгээ угаасаа ойлгомжтой SNL-ийн cast member бол ойлгомжтой яг Нью-Йорк хоттой л амьдрах хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь 7 хоног болгоо ингэж явдаг шоу учраас. За тэгээд буцаж нөгөө нэг SCTV лгөө очиод тэрхүү comedy шоунда
үргэлжлүүлээд нэлээд олон жил ажилласан байгаа байхгүй. Тэгээд дундуур нь бас ганц 2 жил ингээд завсарлага авч исэн юм байна лээ. Гэхдээ ер нь бол энэхүү SCTV гэдэг comedy show бүр дуустал нь ингээд яг гол жүжигчнэр ажиллаа явж исэн гэсэн үг. За түүнээс гадна хажуугаар нь бол те нэгэнт ингээд кино индустрид ороод ирчихсэн учраас кинонуудад урилгаар ингээд тоглож исэн байгаа. Одоо жишээ ингээд гэх юм бол 1980 онд гарч исэн Double Negative гэдэг тэрхүү кинонд тоглож исэн юм байна лээ. Тэгээ энэхүү кино нь болохоор өөрийнх нь хувьд бас нэлээд утга учиртай кино байсан байх гэж би бодож байгаа байхгүй. Ягаад вэ гэхээр нөгөө нэг SCTV гэдэг тэрхүүд өөрийнх нь тоглодог байсан тэр comedy шоуных нь co-star-нууд нь буюу хамт ажилладаг байсан хүмүүсээс зөндөө тоглосон юм байна лээ, хамтдаа бөөнөрөө гэх юм уу те. Одоо чинь гэх юм бол John Candy байна, Eugene Levy, за тэгээд Joe Flaherty гэдэг нөгөө нэг Joe Flaherty чинь нөгөө юу шүү дээ манайха нөгөө нэг director нь те. За чи нөгөө нэг ажиллаа зөвж байгаа ажлыг битгий болоорой, ажиллаа хийж агаараа гэж ийсэн нөгөө залуучин хүртэл ингээ хамтдаа энэ кинон дээр ажилласан юм байна. Тэгээд John Candy-г нэрээ манайхаа та нар мэдж байгаа байх. Юу вэ гэхээр энэ чинь нөгөө нэг Home Alone киноны 1-р анги дээр нь тоглодог эрэхтэй байгаа штэ те. Энэ залууч нөгөө нэг ягаа Catherine O'Hara-гийн дүрчин ингээл сте аэропортн дээр гацчихсан те. Францын юун дээр хаа аэропортн дээр гацчихсан. Би сте Чикагоор хүүхдлөөгөө яваарай те. Сте би манай хүүхд ганцаар байгаа гэл гэсэн чинь билет олдохгүй. Яна уучлаа ямар билет байхгүй байна гэл гэсэн чинь сте би сте чөтгөрт сүнсээ худалдсан ч хамаагүй би хүүхд дээр буцаж очих болно гэл тэгжээл амар desperate байжсэн чинь нэг бүдүүн залуу хурж ирэл төө манай энэ хамтлагийнхаа ингээд зүгээр юу яах гэж байгаамаа. Энэ чинь юун дээр байгаагүй мэн. Францын аэропорт дээр биш нэг дамжиж явсараа арай гэж Америкт хүрээд ирсэн байсан. Гэтэ арай өөр газар хүрээд ирсэн байсан шүү дээ. Өөр хотод. Тэгсэн чинь тэр бүдүүн залуу хурж ирэл маа манай юуныхан группийнхан ингээд бид нэр ингээд хамтлаг юм аа. Тэгээд юу лөө Chicago лөө Milwaukee руу ингээд машин түрээслээ явах гэж чамааг ингээд хүргээд өгөөл да зам дэмжээ энэ төр гэл аягүй хөөрхөн ярьжсэн залуу байдаг шүү дээ. Тэр залуу манайха John Candy. Тэгээд хэрэг та нар миний юуг үзчихсэн бол Home Alone-ийн тухай хийсэн бичлэгийг тэг яг нэг 12 сарын 31-нд илүү орсон яг тэрхүү бичлэгийг үзсэн бол мэдж байгаа байх. Би John Candy гэдэг мундаг залуугийн тухай ярьдаг. Тэгээд эн чинь уул нь Home Alone-д орох хэрэгтэй байсан биш, зүгээр нөгөө тэрхүү киноны найруулагчд нь найз болохоор зүгээр баг favorite найздаа тус хүргэж байгаа маягаар ингээд айгүй хитгэн доллараар ингээд тоглолцсон гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд тэр залуу байхгүй. Тэгээд бичлэн дээр ч гэсэндээ би ярьжсэн John Candy, Catherine O'Hara хоёр урд нь би нэг мэддэг байсан. Тийм учраас одоо энэхүү Home Alone дээр энэ John Candy гэдэг жүжигчин чинь ямар ч мөр баг байгаагүй. Зүгээр өөрөө ингээд юу ягаа явуулсахгүй импровайсыг явуулсан. Зүгээр тухайн үедээ өөрийнхөө хүссэн юмыг ингээ яриад явуулсан. Тэгэнгүүт нөгөө Catherine O'Hara чинь John Candy-тэй урд нь ажиллаж исэн болохоор одоо жүжигчнийхээ хувьд тэ хэрхэн ажилдаг, хэрхэн импровайс хийдэг гэнтэрийг мэддэг учраас ингээд айгүй гой зөксөөд ингээд ямар ч баг скриптгүйгээр явчихсан гэж ярьжсэн штэ. Тэгээ тийм байгаа хгүй ийм historyтэй хурд нь хамт ажиллаж исэн хүмүүс байгаа юм аа. За тэгээд John Candy-тэй ажилласан. Түүнээс гадна Eugene Levy. Тэгээд Eugene Levy-гийн тухай бас дахиад зөндөө ярин заяа. Энэ Eugene Levy чинь бол бас айгүй мундаг жүжигчин. Тэгээд энэ Catherine O'Hara-гийн хувьд ч гэсэндээ те ингээд карьерийн турш дандаа хамт байсан айгүй гоё нөхөрлөл байгаа. За тэгээд дараад нь 1988 онд өөрийнх нь одоо бараг л breakthrough болсон гэж хэлэх юм уу те. Ер нь карьерийн туршид хамгийн аягүй мундаг гэж яригддаг болсон нэгэн кино гарсан байгаа. Тэр хүү кинонд тоглосон. Тэр нь болохоор Beetlejuice гэдэг кино тоглосон байгаа. Та нар бас мэдэх бах те. Энэ чинь нөгөө нэг аягүй тийм dark comedy, аягүй тийм thriller comedy. Уул нь нийгмийн кино гэхдээ ер нь жоохон dark талдаа те аимшигын юм шиг тийм кино байгаа. Гэхдээ манайха юу та нар энийг үзчихсэн үү? Хэлээрээ би бол Beetlejuice гэх тэнгууд угаасаа мэднэ. Beetlejuice-ыг баг мэдгүй ингэж бол байхгүй байх те. Тэрхүү vibe, хувцлалт, мавслыг мэдгүй ингэж байхгүй. Гэхдээ миний хувьд бол яг суугаад бүрэн утгаар ингээд тэрхүү киног бол үзэж байгаагүй. Одоо яг амар үзэх хүсэл төрж байгаа. Энэ 7 хоногт үзье гэж бодож байгаа. За тэгээд хэрэг үзчихсэн хүмүүс байгаа бол та нар маань надад хэлээрэй. За тэгээд энэхүү кинонд болохоор Catherine O'Hara, Delia Dietz гэдэг ийм дүрд тоглож исэн юм лээ. За тэгээд энэ нь болохоор айгуу тийм pretentious sculptor эмэгтэй дүр гэж байгаа байхгүй юу те. Айгуу тийм pretentious буюу ингээд тансаг ингээд өөрийгөө амар ихэм бодсон те. Их тийм ихэмсэг тийм одоо sculptor буюу баримл одоо хийдэг тийм эмэгтэй дүр тоглолдог. Тэгээд энэ эмэгтэй болохоор ингээд өөрийнхөө нөхөртөөгөө болон нөхрийнхөө дагвар охинтойгоо ингээд Connecticut байдаг нэгэн хуучин байшинд ингээд нүүж орсон. Тэгсэн чинь тэр хуучин байшингийнх нь өмнөх амьдарч исэн хүмүүс нь эднэрийг ирэнгүүт ингээд хөөж явуулах гэдэг. Гэхдээ одоо catch нь юу вэ гэхээр тэр өмнөх амьдарч исэн хүмүүс нь болохоор амьд хүмүүс бол биш.
өгчихсэн хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр сүнснүүд нь ингээд шинээр орж ирсэн, нүүж орж ирсэн хүмүүсийг ингээд ямар нэг аргаар хөөж явуулах гэдэг те. Тийм одоо утга учиртай кино юм байгаа юм аа. За тэгээд энэхүү Delia Deetz гэдэг дүрээрээ бол үнэхээр алдаршсан. Яагаад гэхээр дахиад л те өөрийнх нь дээр comedic timing, impression хийж байгаа байдал те ер нь хизээ ямар үгийг яаж хэлж юм ингээд тэр бүр нь бол үнэхээр инээдтэй байсан болохоор энүүгээр айгүй алдартай болсон байгаа. Тэгээ ялангуяа яг энэхүү киноны яг нэг хэсэг нь айгүй алдартай болчихсон. Тэр нь болохоор нэг The Banana Boat Song гэд байгаа аахгүй юу? Нэг тийм яадаг хэсэг вэ гэх ингээд бөөнөрөө эдний гэр бүлийнхэн одоо киноныхад хоёр тааш эдний гэр бүлийнхэн тэгэл хитэн хүмүүс ингээд найзуудыгаа оройн хоолнд урьдчсан ингээд оройн хоолны ширээний цаана ингээд бөөнөрөө тойроо суудсан байжсэн чи гэгүнтх нөгөө нэг процесс хийгдээд нөгөө чөтгөрүүдэр чин сүнслүүдэр чин ингээд эзэмдүүлээд гэгүнтх ингээд дуулаад ундаг. Banana Boat Song гэх тэрийг дуулаад нэг Африк дуу ингээд гэд дуулж мөлөл ингээд тэ бүжиглж мүжиглээд амар сайн санаа юм ингээд яг л эзэмдүүлсэн. Сүнсээр эзэмдүүлсэн болохоор сайн санаа хөдөлгөөн ээж мэгэл гэлтэй. Тэр мөрнийх нь бүжиглж байгаа нь тэгээ ийм импрешн хийж байгаа нь дуулж байгаа нь гэд тэднэр нь бол бүр ингээд Catherine O'Hara бүр амар магтуулж исэн юм байна лэг тухайн үед critics-үүдээр киноны шүүмжлэгч нар бол тэрийг айгүй ингэж тодотгож ярьдаг байсан гэсэн яг тэр сцений Catherine O'Hara-гийн performance-тэй хэрхэн ингэж бүжиглж мүжиглж байгаа нь бол үнэхээр chef's-кээс үнэхээр мундаг жүжигчний авьяасыг бол харуулж чадсан гэж ярьдгийн байна лээ. За тэгээд 2024 онд энэхүү киноны Beetlejuice гэдэг энэ алтарттай киноны 2 дугаар анги нь одоо үргэлжлэн одоо гарч исэн байгаа. Тэр нь болохоор Beetlejuice гэдэг нэртэй заяа. Тэгээд энэхүү 2024 оныхын шинэ кинонд Catherine O'Hara бас буцаж ирсэн байгаа өөрийнхөө дүрээр яг тэр Delia-гийнхаа дүрээр дахиж буцаж ирсэн байгаа юм аа. За 1988 онд ийм мундаг кинонд тоглолцоход нэр энэ мундаг кино гэснээс манайхаа энэ кинонд чинь бас зөндөө олон мундаг жүжигчид тоглодог байгаа. Одоо жишээ гэх юм бол нөгөө Hailey Bieber-ийн авах Alec Baldwin. Тэгээд уул нь Baldwin ах дүүнер гэдтэй ах дүүнер чинь бүгдээрээ айгүй мундаг жүжигчид 4 жүжигчид байдаг шүү дээ. 4-5 жүжигчид байдаг. Тэгээд тэр Baldwin Brothers-ийн хамгийн одоо алдартай мундаг нь гэж одоо ярьдаг буюу Alec Baldwin тоглож исэн. За түүнээс гадна Winona Ryder гэсэндээ тоглож исэн байгаа. Тэгээд ийм мундаг хүмүүс зэрэг тоглосон гайхалтай кино болсон. За тэгээд 1988 онд ийм мундаг кинонд тоглож одоо өөрийнхөө жүжигчнийхээ авьяасыг бишрүүлснийхаа дараагаар 2 жилийн дараа бас нэгэн blockbuster амар орлого олсон гайхамшигтай одоо хүртэл хүмүүсийн үздэг кинонд дүр бүтээсэн байгаа. Тэр нь бол угаасаа ойлгомжтой бидний мэдээх Home Alone буюу гэртээ ганцаар кино байгаа шинэ жилийн кино тийм. За энэ кинонд болохоор Kate McAllister буюу Kevin Age эмэгтэй дүрд тоглодог байгаа. За тэгээд 1992 онд Home Alone 2 Lost in New York буюу гэртээ ганцаарагийн 2 дугаар анги дээр нь бас яг адилхан дүрээрээ тоглосон байгаа. За тэгэд энэ киноны тухай ярьж хахад манайха угаасаа би энэ киноны бүр амар дитэйл рүү нөрөөл тэ ярихгүй яа тэгэхээр би угаасаа энэ киноны бүр тухай айгу сонирхолтой баримтууд гэдэг тусдаа бичлэг хийцэмаа болохоор та нар маань тэндээс очиж үзээрэй гэж би хүсмээр байна. Энэ дээр нэг ярих зүйл ингээд хэм бол айгу хөөрхөн зүйл байгаа. Юу вэ гэхээр 2023 онд Macaulay Culkin буюу Kevin-ийн дүр тоглосон жүжигчин эрэгтэй маань нөгөө нэг Hall of Fame те Hollywood-ийн Los Angeles-ийн Hall of Fame дээр ингээл яг нөгөө нэг гудамж байдаг шүү дээ. Баахан алдартай мундаг жүжигчдийн однууд байдаг. Тэ өөрсдийнх нь нэртэй однууд. Тэгээ тэр Hall of Fame дээр ингээд Macaulay Culkin star авсан байгаа байхгүй юу? 2023 онд өөр ингэсэн одтой болсон гэсэн гудамжин дээр. За тэгээд тэр одоо арга хэмжээнд дээр нь Catherine O'Hara ирээд яг нэг Macaulay Culkin-ийн тухай ингээд айгүйх урт яриа өгсөн байгаа аахгүй юу. Ер нь тэгээд ямар гайхалтай жүжигчин бэ өөрөө ингээд Macaulay Culkin гэдэг энэ эрэгтэй энэ жүжигчин бол өөрийнх нь хувьд ямар хүн бэ энэ тэр гэдэлтэй ингээд нэгэн яриаг өгсөн байгаа аахгүй. Тэгээд тэр үедээ айгүй гойгоо зүйлүүдийг бол ингээд те ярьж исэн. Macaulay бол те Home Alone гэдэг тэр гайхалтай одоо олон жилийн турш ингээ хүмүүс жил болгон суугаад үздэг энэ гайхамшигтай киног хин гайхамшигтай болгож чадсан бэ гэхээр Macaulay Culkin гэж ярьж байгаа байхгүй тий 10 настай жоохон хүүхэд мөртлөө тий жүжиглэх гэдэг ямар амархан зүйл вэ яг үнэндээ гэдгийг бол ингээд ямар natural зүйл бэ гэдгийг бол тий энэ жоохон хүү харуулж чадсан олон түмний нүдэн дээр тий тэгээ бидний жүжигчд бидний хувьд ч гэсэндээ ингээд харуулж чадсан тэгээд одоо Macaulay Culkin ийм жоохон мундаг авьяастай хүүхэдтэй хамт ажиллахад бол үнэхээр гайхалтай байсан энэ гэж айгүй магтаж ярьж исэн тэгэд нэг ийм хэсгийг ярьж байгаа байхгүй юу яг нөгөө нэг хэсэг байдаг да эхний анги дээр гардаг хэсэг ер нь киноныхаа ихэнх хавцаа гардаг яав Kevin чи ингээд бастайгаа юм хүн болж байгаа тикет нүүд дээр онгоцны билет нүүд дээр
ундаа мандаа асгачдаг штэ те. Тэгэл нөгөө нэг ээж нь теста Кевин дээшээгээ гар явж унт гэл ингээл чирээл дээшээгээ гардаг штэ те. 2 давхарлаа бүр 3 давхарлаа гарах гадал те. Тэгсэн чинь нөгөө нэг Кевин ч өө би яста та нарыг үзээ ядаж чинь I hate this family гэл ингээл ойлж морилол те. Тэгсэн чинь би ингээд өстө гэр бүлгүүгээр ганцаараа амьдрахыг хүсэж чинь ганцаараа байхыг хүсэж чинь тэр гэл тэгсэн чинь ээж тэгжлэг штэ те. Оо чи ингэж хайсандээ бол харамсах байх та те. Ингээд чи ингээд ганцаараа ингээд маргааш өглөө боссон чинь гэр бүлийнхэн чинь байхгүй чи гагуун царай байх юм бол чи лав ингээ уйтгартай гонигтай байна уу та гэсэн чинь Кевин үгүй би өстө тэхгүй би өстө айгу аз жаргалтай байна гэл тэгсэн чинь ээж нь оо тийм үү тэгвэл дахиад наад яг хэлсэн үгээ дахиад хэлдэ магадгүй чиний хүсэл чинь ингээ биелэх байхаа те maybe it's gonna come true энэ гэд хэлдэг тэгсэн чинь тэр тухай ярьж байгаа байхгүй юу Catherine O'Hara яг тэр мөр байсан те say that again and maybe it will happen гэтээ би тэр үгийг ингээ тэр мөрийг Kevin одоо Macaulay Culkin хэлнэ гэхээр надад айгүй хэцүү байсан. Тэр стендер гэж аахгүй надад үнэхээр айгүй хэцүү байсан. Яагаад тэгэхээр яг ингээд хөөхөн хүү 10 настай жоохон хүү ингээд айгүй хөөхөн beautiful child гэж ярьж байгаа хгүй тийм хөөхөн хүү өөдөөс хараад байж хахад ийм муухай үгийг те дахиад хэлтэй чи над муухай хүсэл чинь биелж магадгүй шүү гэд ингээд бараг threat хийж байгаа юм шиг ийм муухай үгийг ингээд жоохон хөөхөн хүүд хэлнэ гэхээр надад айгүй эвгүй байсан. Тэгээд тэр сцен бол надад ингээд шүүт хийхэд те ингээд фильм хийгээд бол айгүй хэцүү мөч байсан гэж ярьсан байгаа хгүй. Тэгтээ бас ингээд жоохон тоглоод те гэхдээ яг тухайн үедээ би өөрөө ээж болоогүй байсан хүүхдүүдтэй болоогүй байсан. Тийм болохоор би мэддэггүй байсан юм байна лээ. Тэгээд би хүүхдүүдтэй болсныхоо дараа бол мэддэрсэн ээж аавд бол те яг өөрийнхөө хүүхдүүдтэй болоод эхлэхээр бол хүүхдүүдээ ингээд өсгөж хүмүүжүүлж явахдаа бол зөндөө л айгүй амар үгнүүд хилдэг юм байна лээ гэл тийм юм яг хошин юм ярьжсэн дээ тэр чинь бол үнэн шүү дээ ээж аавд бол те айгүй амар үгнүүд хилдэг шүү дээ чи яагаад одоо манай монголчууд бол чи хогноос олсон шүү чамайг буцаагаад аваад хогн дээр ч аваад тавьчих шүү гэдэг юм уу те Америк гэсэн хүмүүс тэгж ярьдаг ээж аавд те би чамайг энэ I brought you into this world and I can take you out гэл те би чамайг одоо энэ хорвоо ертөнцийн дээр авчраа би чамд тэгээд бас аваад гаргаа хайчих чадах шүү энэ хорвоо ертөнцөөс гэл те амар өгнүүд хэлдэг штэ те тэгэхээр бол угаасаа ер нь бол те oh say that again and it will happen maybe it will happen гэдэг үг чинь бол ээж аавдын хувьд бол тийм муухай үг бол биш байгаа хгүй те тэг яг нь тухайн үедээ Catherine O'Hara ч өөр хүүхдтэй болж амжаагүй болохоор гэдэг жоохон хүүхд хараад яснаа юм муухай үг хэлж ин гэж өөрөө дотроо бодсон юм шиг байлээ тэг ямар ч сан тийм хөөрхөн сториг яг тухайн үедээ тэр спичийнхаа донд ярьжсэн байгаа за тэг тэр нь одоо айгүйх юу яаж байгаа resurface хийж гарч ирж байгаа одоо яг бол Catherine O'Hara нас барсан учраас. За тэгээд Home Alone 1-2 тогсныхоо дараагаар жоохон ингээд хайлт завсарлага аваад ч юм уу те. Одоо завсарлага гэдэг нь бол бүр жүжигчнийхээ одоо карьераас завсарлага авч байгаа биш нь ийм том кино те blockbuster кинонуудаас жоохон завсарлага аваад арай тийм жижигэн small filmнууд дээр те жижиг хэмжээний тийм бараг independent кино мөн ч юм уу те тиймэрхүү кинонууд дээр ажиллаж эхэлсэн юм байна лээ. Тэгээд бас нэлийн хугацаа өнгөрсний дараагаар өөрийнх нь бас нэгэн айгүй алдартай болсон кинонд тоглосон байгаа. За тоглоно гэхээр дуу оруулсан гэж хэлэх юм уу да. Яагаад гэхээр энэ нь болохоор animated тийм кино байсан. Та нар бас сайн мэдж байгаа байх. The Nightmare Before Christmas гэдэг маш алдартай юм animated кино байдаг шүү дээ. Дуу оруулсан байгаа Sally гэдэг дүрд дуу оруулсан байгаа. За тэгээд тэрүүгээрээ бас айгүй алдартай болсон. Яагаад гэхээр Sally-гийн тэр нөгөө дуу хоолой нь болохоор айгүй тийм гоё sweet айгүй гоё зөөлөн эмзэгхэн тэгээ ийм гоё дуу хоолой байсан. Тэгээд тийм одоо дүрд ингэж дуу хоолойгоо оруулж чадсан байгаа. Тэгээ ер нь Catherine O'Hara бас тэрүүгээрээ айгүйх нөөн болсон юм байна лээ. Дуу оруулдгаараа иймэрхүү animated зүйлүүдэд айгүйх дуу оруулдаг байсан юм байна лээ. Тэгээд хоолойны дэж жүжигчин гэдгээр бас айгүй танигдаж амжсан юм байна лээ. За тэгээ 2000 онд Best in Show гэдэг ийм comedy кинонд тоглосон байгаа. За тэгээд энэ кинон дээр болохоор бас л урд нь нөгөө нэг SCTV дээр хамт ажилладаг байсан co-star болох Eugene Levy-тэйгээ дахиад хамтарч тоглосон байгаа. Тэгээд энэ хоёрыг ер нь ингээ хараад манайхаа Eugene Levy, Catherine O'Hara хоёр ингээ карьерийг нь хараад байхад бол ямар амар eerвэ. Sorry guys. Заримдаа ингээ амар eerээд байт юм а. Тэгээд би өөрөө үзэж байхдаа хүртэл ямар ядаргаатай eerсэн юм бэ гэж боддгийн. So sorry. I'm so sorry. Энэ хоёрын карьерийг нь хараад авахд бол айгүйх тэгж cross path хийжсэн юм лээ. Айгүйх project-нууд дээр хамтарч ажиллаж исэн. Тэгэл бүр бараг л анхныхаа гараанаас эхэлсэн байгаа хгүй. SCTV-гээс хамт эхэлсэн. Тэгээд энэ хоёр ч бүр сүлд одоо удахгүй ярих гэж заяа айгүй iconic TV show-нд хамтдаа тоглодог байгаа шүү дээ. За ямар ч энэ кинонд хамт тоглож исэн байлээ. Тэгээд бас энэ кинонд айгүй тийм алдартай болж чадсан. За тэгээд дахиад манайхаа ядаргаад дээ. Дахиад 2003 онд энэ хоёр маань хамтдаа A Mighty Wind гэдэг бас нэгэн алдартай кинонд тоглосон байна.
За тэгээ түрүүхэн би сая хэлсэн шүү дээ. Catherine бас ингээд айгүйх тийм дуу оруулагч, жүжигчин гэдгээр айгүй алдартай болсон байлаа гэдэг. За тэрийг нь батлах нэг одоо кино байна. Тэр нь болохоор шүү дээ. Tim Burton-ы Frankenweenie гэдэг ийм animated кино байгаа байхгүй юу? Тэр кинонд Catherine O'Hara ингээд 3 дүрд дооруулсан гэж байгаа байхгүй юу? Тэр 3 дүр нь гуруула шал өөр одоо vibe-тай, шал өөр character-тай, шал өөр дуу хоолойтой байх хэвээр. Тэгж байгаа тэр гурыг бол гуруулангийн үнэнхээр сайн дууруулж чадсан гэдгсэн. Нэг дүр нь болохоор яг Mrs. Frankenstein-ы дүр дууруулсан Weird Girl буюу нэг сонин охин гэдэг тийм одоо дүрд дууруулсан. Түүнээс гадна Gym Teacher буюу одоо биеийн тамирын багшийн дүрд ингэж дууруулсан юм байна. Тэгээд энэ 3 дүр нь гуруулаа бол үнэнхээр гайхалтай болж чадсан гэсэн дууруулалт нь. Тэгээ нөө Tim Burton-д айгүйх ажилтдаг юм байна лээ манайха. Tim Burton чинь бүр ингээд comedy кинонуудын ер нь Godfather гэж яригддаг хүн шүү дээ. Tim Burton ч амар мундаг кинонуудыг одоо бичиж найруулж гаргадаг ийм мундаг найруулагч filmmaker байгаа. Тэгээд цаашлаад 2015 онд одоо нөгөө нэг хиний тухай ярих гэж байна. Eugene Levy-гийн тухай дахиад ярих гэж байгаа байхгүй юу? 2015 онд нэгэн гайхалтай TV show, гайхалтай цуврал гарч ирсэн байгаа. За тэр нь болохоор Eugene Levy болон Eugene Levy-гийн хүү Dan Levy хоёрын хамтарч ингэж co-write хийсэн, хамтдаа ингэж бичсэн ийм зохиол байсан. За тэр нь болохоор мэдэх хүмүүс нь сайн мэдж байгаа байх. Schitt's Creek гэдэг ийм цуврал байсан. Миний бас айгүй дуртай, үзэх дуртай инээд минь цувралуудын нэг. Тэгээ энэхүү цувралын одоо гол дүрд нь одоо 4 гол дүр байгаа байхгүй. Тэгээ яад бол энэ чинь нэг гэр бүлийн тухай гаргадаг тийм. За энэ айгүй мундаг, айгүй баян, үнэхээр баян тийм айл байж агаад тэгсэн чинь гиг үнтгэн дампуураад хамаг мөнгө төгрөгөө алдаад тэгээд нэг одоо жижигэн тосгон руу нүхэр болдог. Айгүй тийм тэ isolated болчихсон жижигэн тосгон руу нүх болдог. Тэгээд нөхрийнхэн дүрд болохоор Eugene Levy тоглодог. Эхнэрийнхэн дүр буюу үнэхээр амар мундаг дүр, айгүй инээдтэй хүмүүс ингээл тэр дүрнийх нь нэрийг сонсонгот oh my god гэдэг тэр болохоор Moira Rose гэдэг. Нэрийг л зүгээр сонсолтой Moira Rose тэ. Moira Rose-ийн дүрд болохоор Catherine O'Hara тоглодог заяа. Хүүгийнх нь энэ айлчин болохоор 2 хүүхэдтэй. Хоёулаа болохоор adult заяа. Хоёулаа нас биенд хүрчихсэн хүүхдүүд ахгүй юу? Хүүгийнх нь дүрд болохоор одоо Eugene Levy-гийн хүү Dan Levy тоглосон. За тэгээд охиных нь дүрд болохоор Annie Murphy гэд тэр жүжигчин тоглосон маа. Тэгээд энэ бол нийтдээ 6 seasonтэй улиралтай ийм гайхалтай, үнэхээр гайхалтай инэдми цувралгаа. Тэгээд та нар нэрээ үзээгүй бол заавал үзээрэй гэж би нэг санал болгоно. Миний нэрээ санал болгодог нэлээд хитгэн л одоо кино цувралууд одоо байдаг. Одоо хамгийн ихэнд санал болгох бол угаасаа ойлгомжтой Friends. Би бол Friends-д бол үнэхээр амар дуртай. За тэгээд ойлгомжтой Sex and the City амар санал болгодог. За тэгээд How I Met Your Mother-ыг би санал болгодог хүмүүс. За тэгээд Schitt's Creek, тэгээд The Office гэдэг энэ бол эднэр бол миний бүр үнэхээр дахиад хизээч үзсэн тэгээ уйддаггүй ийм цувралууд байдаг. Тэгээ та нар маань заавал үзээрэй. Schitt's Creek-ийг үзээгүй бол. За тэгээд энэхүү одоо цуврал нь бол маш одоо алдартай болж чадсан. Тэгээд 6 сизнийхаа туршид бол тэ зөндөө олон шагналуудыг том мундаг шагналуудыг Emmy, Globe одоо Golden Globes гэдэг юм уу те мундаг шагналуудыг хүрсэн байгаа. Зөндөө олон өөр category-нуудад. За тэгээд Catherine O'Hara гэсэндээ энэхүү дүрээрээ Moira Rose-ийн дүрээрээ Golden Globes авч исэн. Шилдэг эмэгтэй жүжигчингээд тэгээд түүнээс гадна Emmy авч ирсэн бас шилдэг эмэгтэй жүжигчингээд ийм гайхалтай цуврал болж чадсан байгаа. Тэгээд та нар харалтаа дахиад Eugene Levy, Catherine O'Hara-гийн cross path ингээ хийж байгаа байхгүй тий. Угаас энэ хоёр чи айгүй л тийм сайн найзууд байсан юм шиг байхгүй. Тийм учраас ингээл нэг кино болонгод би нэгээ дуудаад л байдаг юм шиг байна лээ. Одоо манай нөгөө нэг монголоор харьцуулах юм бол юу гэм ундрмаа боё хоёр Kim Ayan тий. Аглуу одноо хоёр гэдэг ч юм уу тий. Дандаа л ингээл хамтдаа тоглож байдаг ийм хоёр жүжигчин байгаа. Тэгэд энэ хиний Catherine O'Hara-гийн дүр нь Moira Rose-ийн дүр нь бол үнэнхээр diva like role. Заяа бүр ингээд эхнэр нь гэж ааш тэр баян айлын эхнэр нь. Тэгэд нөө нэг урд нь юу байсан заяа жүжигчин байсан. Тийм former soap star заяа ийм нөө тийм soap тийм олон ангид кино цуврал муурлаад гэж тийм киноны жүжигчин байсан эмхтэй. Тэгээд тийм болохоор амар тийм diva шиг заяа oh my god гэл ингэсэн тийм хатагтай
дүр тоглодог. Тэгээд тийм болохоор амар out of touchтэй, тийм амар баян айлын эзэгтэй, түүнээс гадна ийм мундаг од мод байжсэн болохоор жирийн амьдралтэй юм хувцас уугаа хоол мол хийх гэсэн юм мэдгүй. Тэгээд oh my god гэж байж байгаа тийм. Тэгээд өөрөө энэ дүрээ бол үнэхээр тултлан тоглож чадсан. Бүр үнэхээр хүмүүсийн те ясмаханд нь шингэтэл бүр ингээ хүмүүсийн imagination бүр ингээ хадагдтал тоглосон байхгүй Catherine O'Hara бол. Тэгэд энэ эмэгтэй нь дүр нь болохоор ингээ янз бүрийн сонин акценттэй заяа. Айгуу сонин акценттэй. Англиар ярьж байгаа мөртлөө те ингээд гэд би одоо дөөрэ чадахгүй угаасаа би impressionist биш те. Гэхдээ бүр ингээд одоо чин David гэдэг өөрийнхөө хүүгийнхаа нэр хэлэхдээ David гэл нэг сонин хэлдэг зав те. Baby гэхдээ baby гэл нэг тийм айгуу тийм сонин аялахтай ярьдаг. Тэгээ тэрийг нь хүртэл ингээ хүмүүс айгуу дуурайх гэж оролддог. Тэгээ Catherine O'Hara-гаас ч гэсэндээ ингээд асуужсэн байхгүй ингээд зөндөө олон нэвтрүүлгүүд дээр те та яаж тэр акцентыг ингэж гаргаж ирсэн бэ? Ер нь яг тэр чинь ямар акцент юм бэ те? Southern accent юм уу, California Valley Girl accent юм уу? Яг ямар акцент юм бэ? Бид нар ингээд сайн ойлгохгүй байна гэх тэнгүүд Catherine O'Hara болохоор тэ бүх юмыг ингээл нэг айгүй олон акцентуудыг нэгтгэцсэн юм шиг те тийм акценттай гэл ингээл шоолж ярьдаг гэсэн. Үнэнхээр тэр дүрийг бол тултлан тоглосон. Айгүй инээдтэй хэсгүүд байдаг тэр киноны. Айгүй ингээд өөр дүр нь болохоор амар өдөр болгон баг өөр хиймэл ус парикнууд зүгээр явж байгаа заяа. Тэгээ парик марика ингээд нэрлж мэрэлчихсэн туцсан нэр өгчихсэн парикнуудтай заяа. Тэгээ нэг хэсэг нь айгүй инээдтэй дахин одоо viral болж гарч ирдэг нь болохоор хүүтэйгээ David-тэйгээ тэгэхээр одоо Dan Levy гэсэн үг шүү дээ. Тэрнтэй ингээл хоол хийгээл яжсан. Манай ээжийн recipe тэгээ манай эмээгийн recipe ч гэдэг үлээ те. Манай эмээгийн нэг юм гоё жор байдаг юм а. Тэр жороор ингээ хоол хийж чамд би үзүүлээ гээл те. Тэгэл хүүн ингээл хийгээл яжсан чинь дараагийн алхам болохоор fold in the cheese гэлж аахгүй нэг бясалгыг одоо эвх гэж байна. Эвхэд ингээд нуглаад хий гэж байна гэлтгсэн чинь тэр cheese нь болохоор юу заяа? Shredded cheese. Аль үжээ ингээд хөшгөлчихсэн ийм чиз байгаа байхгүй бяцлаг. Тэгсэн чинь нөгөө хүн ингээ гайхал. What does that mean? What does folding in the cheese mean? Гэлтэй. Юу гэсэн үгийн бяцлагийг эвхэн гэдэг нь юу гэсэн үг гэсэн чинь өөрөө мэдгүй байгаа байхгүй те. Хиний character нь Moira Rose. You just fold it in. Гэл тэгсэн чинь нөгөө нэг Dan Levy чинь what does that mean? How do you fold shredded cheese like that? Гэлтэй. Тэгсэн чинь ямар их юм асуудаг юм бэ? I can't teach you everything гэлтэй. Би чамд бүх юмыг зааж өгч чадахгүй штэ гэлтгсэн чинь нөгөө Dan Levy чинь well can you teach me one thing гэлтэй. Та бүх юмыг зааж өгч чадахгүй бол ядаж нэг юмыг заагаад өгч чадахгүй юу? Яаж над чизээ ингээд fold хийх юм бэ гэсэн чинь you just fold it in гэл. Тэгсэн чинь окей би өстө чадахгүй. Өөрөө надхаа ингээд чизээ ингээд fold хийхгүй тэгвэл гээд амар инээстэй хэсэг байдаг манайхаа. Тэгэд тэр мэрүүгээр айгүй алдартай болчихсон. Одоо тэр хэсэг нь нэрээ TikTok дээр дахиж resurface хийгээд айгүй ингээд их явж байгаа. Дахиад л яад бол Catherine O'Hara нас урсан болохоор ингээд oh my god ийм инээдтэй жүжигчин байсан шүү дээ гэл ингээд тэр мөр нь айгүй их явж байгаа. Ер нь энэ киноны энэ цувралын edit-нүүд те Moira Rose-ийн edit-нүүд айгүй их одоо газар авч байгаа. Next step is to fold in the cheese. What does that mean? За түрүү хэлсэнчлэн яг энэ хүү дүрээрээ Catherine O'Hara 2020 онд өөрийнхөө хамгийн анхныхаа Emmy шагналыг хүртчихсэн юм байна лээ. За түүнээс гадна 2025 онд 2 удаа бас энэ Emmy дээр нэр дэвшсэн юм байна лээ. Тэр нь болохоор The Last of Us гэх нөө HBO-гийн цувралдаг шүү дээ. Pedro Pascal-ын гол дүрэн тоглодог те. The Last of Us дээр туслах дүрээр тоглож исэн. Тийм болохоор тэрүүгээрээ 2025 оны Emmy дээр ингээ 2 category-нд нэр дэвшсэн юм байна лээ. За түүнээс гадна би нэг бас нөгөө Golden Globes-ийн тухай ярихдаа саяхан ярьсан нэг цуврал байгаа. Нөгөө нэг Seth Rogen-ийн гол дүрэн тоглодог The Studio гэдэг нэг шин цуврал гэдсэн шүү дээ. Apple TV дээр гардаг. Тэр цуврал дээр бас туслах дүр тоглож исэн юм байна лээ. Тэрхүү дүрээрээ бас ингээ 2025 оны Emmy дээр нэр дэвшсэн юм байна лээ. За тэгээд ер нь ингээ 2025 оны Emmy дээр сая одоо 9 сард болж өнгөрсөн шүү дээ. Тэр Emmy Awards дээр бол ирсэн байгаа. Тэгээд тэр нь болохоор өөрийнх нь хамгийн сүүлийнх нь одоо юу байсан гэсэн public appearance тэ яг олон нийтийн өмнө гарч ирж ингэж нүр сарайгаа харуулсан хамгийн сүүлийнх нь одоо ивент нь байсан гэсэн. За ер нь бол ийм гайхалтай, карьертэй, мундаг комедиан жүжигчин байсан гэдгийг бол та нар ингээ харж байгаа байх. Мундаг гайхалтай кино тоглож байсан. Би нэг киног ярихаа мартчихж манайхаа. За яг хуу энэ кино болохоор бүр ингээл амар ярагдал те. Одоо биний саяд урьдсан шиг те кинонууд шиг тэгж амар ярагдал хэвээр гайхалтай гайхамшигтай кино болсон гэж яригддаггүй ч гэлээ те. Миний хувьд personally те айгуу гоё кино. Тэр нь болохоор Surviving Christmas гэдэг
онд гарч исэн кино байгаа. Энэ кинонд болохоор нөгөө нэг гол дүрд нь Ben Affleck тоглож исэн, Catherine O'Hara тоглож исэн, за тэгэл нөгөө Christina Applegate тоглож исэн ийм мундаг жүжигч тоглож исэн кино байгаа. Тэгээд миний хувьд бол энэ аюу гай кино. Ингээд хүн болгонд зуул сарын баяраар шинэ жилээр үздэг айгүй дуртай хідэн кинод байдаг шүү дээ. Энэ Surviving Christmas бол үнэхээр миний жил болгон үздэг кино. Айгүй гоё кино гэж боддог. Тэгээд энэ дэр яг нэг хин чин Catherine O'Hara чин ээж нь болж тоглодог байгаа. Дахиад л та нар маань үзэж байгаагүй бол үзээрэй. За одоо хэдүүлээ Catherine O'Hara-гийн personal life буюу одоо гэр бүлийнх нь амьдралыг хальт яриа. Тэгээд нэг тийм амар драматай амьдралтай хүн бол байгаагүй. За айгүй гоё энгийн гоё амьдралтай жүжигчин байсан юм байна лээ. 1988 онд Catherine яг нөгөө нэг Beetlejuice гэдэг кино шүү дээ. Тэр кинонд тоглож байх үедээ яг тэр киноных нь production designer-аар нь ажиллаж исэн Bo Welch гэдэг залуутай танилцаад тэрхүү үедээ танилцаж дотносоо жан ариун гэхэд гэд тийм анхны харцаар дуртлаа даа тий. Ер нь айгуу дотносоод тэгээд гэрэлсэн байлаа 1992 онд гэрэлсэн. За тэгээд 1994 онд энэ хоёр маань анхныхаа хүүтэй болсон юм байна лээ. За тэгээд 1997 онд хоёр дахь хүүгээ төрүүлсэн. Тэгээд ийм хоёр хүүтэй хосод болсон. Тэгээд та нар бодоод үзтээ 1992 онд гэрэлснээс хойш энэ хоёр маань ерөөсөө салж малаагүй. Одоо хүртэлтэй ингээ гэрэлсэн хэвээрээ байжгаад нас барсан байгаа. Тэг ер нь иймэрхүү юунууд чинь хойлын үеийн те жүжигчдийн одоо одуудын амьдралыг хараад ахад бол те ийм удаан хугацаагаар ингээд салж нийлж одоо янз бүрийн бүгээр те би бинийг араар нь тавих ч юм уу энэ дээрээ асуудалд оролцоод ингээд тийхгүйгээр ийм олон жилийн туршид ингээд аюу гоёор амьдраад нэг нас орсон одоо те ийм тохиолдол бол үнэхээр маш бага байдаг шүү дээ. Яг байдаг л та. Гэхдээ ер нь бол маш цөөхөн тоогоор байдаг те. Ихэнх хойлын үеийн жүжигчид чинь өөрсөнд нь аюух боломж байгаа болохоор те нэг хүнээс салаад нөгөө хүнтэйг нийлээл те аюу ингээд их опшн тай болохоор тэгээ явдаг. Харин Catherine O'Hara болохоор тэ нөхөртөөгөө Bo Welch-тэйгээ ингэж танилцаад гэрлээд хоёр хүүхэдтэй болоод ингээд ийм сайхан олон жилийн гэрлэлтийг одоо үргэлжлүүлээд тэгээд нас барсан юм байна. За тэгээд нэрээ гэр бүлийн тухай дээр ярьж байгаа дээр Catherine O'Hara нэг ийм түүхийг ярьж исэн байна лээ. Өөрийнх нь гэр бүлийн хувьд ер нь гэртээ ганцаараа шиг үйл явдал нэг тийм амар зүйл болж исэн гэж хэлжсэн. Тэгээд тэр түүхээ ингээд хуваалцчихсан байгаа хгүй олон нийтэд яасан бэ гэхээр нэг удаа ингээд хоёр хүүгээ төрүүлснийхаа дараа юм байна л да. Нью-Йоркд бөөнөрөө ингээд явж исэн байна л да. Гэр бүлийнхээ хоёр хүүтэйгээ нөхөртөөгөө ингээд хитүүлээ явж агаад. За тэгээд нөхөртөөгөө Бо гэд тэр залуутайгаа ингээд нөхөртөөгөө ингээд метронд ороод те Нью-Йоркийн сабвейлөө ороод ингээд эргээл харсан чинь ингээд хаалга нь хаагдчихсэн гинэ нөгөө метроных нь. Тэгээд харсан чинь нөгөө хоёр хүү нь орж амжаагүй хаалга нь хаагдчихсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд амар орилоод нөгөө Catherine O'Hara чинь бүр ингээд гих үтгэ гэж орилол нөгөө бараг л би тэрийг сонсоо бараг шууд нөгөө юу бодогцсан. Кевин гэд те тэгэж орилдог нь шууд толгонд бож байгаа байхгүй. Тэгэл гэж амар орилсан гинэ. Тэгсэн чинь нөгөө угаасаа сабвей дотор байгаа хүмүүс бас өөртөө адилхан сандраал те гэж орилж морилал. Тэгсэн чинь ашгүй ингээд аз болж хаалга нь буцаад онгоосон гэсэн. Тэгээд нөгөө хоёр хүн орж ирж амжсан гэсэн. Тэгээд үнэхээр амар одоо зүйлээсэн. Тэгээ үнэхээр амар мөч байсан. Тэгээ би бол тэр үнэхээр ингээд хаалга хаагдаад яваад өгсөн бол би өстө яах баснаа мэдэхгүй байна. Ямар амар байх байсан бэлээ гэдэг мэдэхгүй. Ямар ч гэсэн тэгээ манай нөхөр битээ хоёрын хувьд бол бараг л Home Alone шиг юм experience болохоо шахсан гэдэг нэг тийм инээдтэй түүхээ хуваалцчихсан юм байна лээ. За одоо хэдүүлээ Catherine O'Hara-гийн одоо нас барах болсон шалтгаан гэдэг тэр тухайн ярьцгаая. За Catherine өнгөрсөн жил нэг тийм шинэ онцтой болсон юм байна лээ. Биенгийн төвдөөд тэгээд шинэ онцлогоо авсан. Тэр нь болохоор dextrocardia with situs inversus гэдэг ийм одоо өвчний онцлогыг авсан гэж байгаа хгүй. За энэ болохоор юу юм бэ? Ер нь бол айгүй тийм rare condition гэж байгаа хгүй. Нэг бүр ингээд хүмүүсийн тусаад байдаг тийм өвчин бол биш юм байна. Энэ яадаг вэ гэхээр өөрийнх нь зүрх нь болон одоо яг гол гэсэн одоо эргэтнүүд нь юу ачдаг гэсэн. Ингээд байрлалаа өөрчлөөд ингээд reversed болоод буруу тишээ ингээд харцдаг гинэ. Би бол энэ өвчний тухай ерөөсөө сонсож байгаагүй. Тэгээ би энийг сонсоод амар гайхсан. Oh my god. Тэ айгүй эвгүй болсон. Тийм юм байдгийн бахтаа гэд тэ. Тэрнэрээ энэ тухай мэдж байгаа хүмүүс бас байгаа бол тэ. Сонирхуулаад комент дотор бичээрэй. Ингээ монголоор яг энэ өвчнийг нь юу гэж дуудадгийн, тэ ямар өвчин байдгийн энэ гэдэг мэддэг хүмүүс нь сайн тайлбарлаад бичээд өгөөрэй гэж хэлмээр байна. За тэгээд
яг өнгөрсөн жил тийм онцлогоо авчгаад ер нь бол би энэ бол тийм амар ингээл те баран ингээ хэвцэрт ороод ч юм уу те ингээд ийм амар бол хэцүү бол байгаагүй юм байна лээ те би түрүү хэлсэн шүү дээ 2025 оны Emmy дээр ингээ явж исэн өөрөө ирчихсэн ингээ public appearance-гээ явж исэн гэд. Тэр ер нь би энэ бол тийм амар бол байгаагүй. Тэгээд гэгүнтийн 2026 оны 1 сарын 30-ны одоо үүр ярил байгаа байхгүй шүн 3 цаг шөнө 3-4-ийн үеэр дуудлага ирсэн гэсэн Лос Анжелес нэр амьдардаг байсан чинь манайхаа баг сүүлийн 30-40 жил ингээд 1997 оноос хойш гэлөө ингээд амьдарч байгаа гэсэн. Яг л нэг л байшин да. Тэр үедээ яг 1990 онд нүүгээл Лос Анжелес руу нүүгээл нэг худалдаж авсан байшиндаа ингээд энэ олон жил амьдарсан маахгүй. За тэгээд Лос Анжелесийн Fire Department-д ингээд дуудлага ирсэн гинэ. Тэгээд нэг хүн ингээд тэг гэртээ бүр ингээ амьсгалахгүй байна. Эмэгтэй хүн ингээд гэртээ амьсгалахгүй байна гэдэг тийм дуудлага ирсэн гэсэн. За тэгээд юуны эмчнэр очоод paramedics-ууд очихт нь бол амьд байсан юм байна лээ. Тэгээд яг нас ураагүй байсан. Тэгээд эмнэлэг рүү ойр хавийнхны эмнэлэг рүүгээ хүргэж өгчгөөд тэгээд in a serious condition гэж аах. Ер нь нэг тийм ноцтой байдалтайгаар хүргэгдсэн гэсэн. Тэгээд эмнэлэгт очоод нас урсан юм байна лээ. За манайхаа одоо энэ хүү мэдэн гарснаас хойш бол тэгэл ойлгомжтой хэвлэл мэдээлэл, телевиз, юу гэдгийг те бүх сувгуудаар, сонс тгүүлүүдээр гэлтэй хаа сайгуул ингээд сошиал медиа платформудаар Catherine O'Hara-гийн үхлийн тухай мэдээлэл гарч ирсэн байгаа. Тэгээд угаасаа ийм агуу алдартай үнэхээр өөрийнхөө нэр хүндийг ингэж тогтоож чадсан жүжигчин байсан учраас Catherine O'Hara-д зориулаад маш том хойлоодын жүжигчээр дуучид ингээд tribute хийгээд honor хийгээд юм одоо зориулж биччихсэн байгаа. Эсвэл өөрсдийнхөө сошиал медиа платформуд дээр эсвэл ингээ ярилцлага өгөөд тийм honor хийсэн байгаа юм. Тэгээд та бүхэндээ бүгдийг нь уншиж өгнө гэж бол байхгүй. Ягаад гэхээр манайхаа үнэхээр олон хүмүүс юм бичсэн байгаа байхгүй. Catherine зориулаад. Тэгээ би бодсон үнэхээр нэг хүн чинь ийм ундаг жүжигчин байхаас гадна янз бүрийн тийм драмад оролцоод байдаггүй, янз бүрийн одоо хил аманд оролцоод байдаггүй, тэгээ хүн амьтандаа муухай хэрүүл ам хийгээд байдаггүй. Хүн чинь ийм гоё ингэж те яг хүмүүст юугаа үлдээж чаддаг байгаа байхгүй те өөрийнхөө нэр хүндийг одоо юу хэмтэй те тэр гоё харилцаагаа үлдээж чаддаг. Тийм учраас ингээд маш олон хүмүүс бол те хөгшин залуугүй мундаг хүмүүс Catherine O'Hara-д зориулаад гоё юмнууд бичсэн мэн лээ. Гэтэ би та бүхэндээс хонгоод яг нэг том гэсэн те яг өөрийнх нь амьдралын хувьд айгүй тийм чухал байсан одоо карьерийн туршид айгүй чухал байсан гэсэн хүмүүсийн юу гэж бичсэн байна вэ гэдгийг ингэж хүргье. За эхний хүн бол угаасаа ойлгомжтой Macaulay Culkin байгаа. Kevin-ий одоо дүрт тоглосон жүжигчин маань tribute хийгээд honor хийгээд юм бичсэн байгаа. Өөрийнхөө Instagram хуудсан дээрээ зураг тавьсан байгаа байхгүй. Энэ тэр ямар зураг байсан бэ гэхээр ингээд хоёр зургийг ингээд нэгтгэчихсэн байгаа. Тэр нь бол эхнийх нь болохоор яг Catherine O'Hara, Macaulay Culkin хоёр Home Alone дээр бас нэг тэрвэрлж байгаа зураг байдаг шүү дээ. Хамгийн сүүлийн сцен дээр ч үлээ ингээд ээжтэйгээ тэрвэрлж байгаа зураг байдаг. Тэр зургийг доотлолт нь болохоор нэг энэ хоёр 2023 онд Macaulay Culkin Hall of Fame дээр одоо авч явахдаа Catherine O'Hara яриа өгчсэн гэдэг гэсэн шүү дээ. Яг тэр ивент дээр энэ хоёр ингээд тэрвэрлж байгаа зургийг ингээд адилхан болгоод ингээд тавьчихсан. Тим зураг тавьсан байна лээ. За тэгэнгүүтээ ийм юм битсэн байна лээ. Mama, I thought we had time. I wanted more. I wanted to sit in a chair next to you. I heard you, but I had so much more to say. I love you. I'll see you later. гэж бичсэн байгаа юм. Тэгээд ер нь хараад ахаад сонсоод ахаар ярилцлагуудаас те энэ Macaulay Culkin дандаа хэнийг Catherine O'Hara ээжээ гэж дууддаг байсан байгаа. Бэнлээ айгүй хүрмээс дандаа мами гэж дууддаг байсан гэсэн. Энэ удаад болохоор мама гэд те арай өөрчлөөд ингэж дуудсан байна лээ. Ээжээ би бодохдоо хоёуланд нь өшөө илүү цаг хугацаа байгаа гэж бодож байсан. Тэгээ би бол таньтайгаа улам ингээд удаан хугацаанд байхыг хүсэж исэн. Тэгээд би таныхаа хажууд ингээд сандал дээр суухыг одоо маш хүсэж исэн. Би таны хэлсэн одоо зөндөө зүйлүүдийг одоо ингээд сонсож авсан. Гэхдээ би танд хэлэх зөндөө зүйл байсан юм аа. Тэгээ би танд хайртай шүү. Таньтайгаа удахгүй уулзъя гэдэг юм бичсэн маа. Ёо манайхаа ингээд амар хэцүү. Ийм юм уушаар аягүй хэцүү байгаад байдаг. Тэгэд ийм хөөрхөн имийг ингээ honor хийгээд мессеж үлдээсэн байна лээ. За тэгээд сая нэрээ хэлснийх энэ хоёр ингээ би нэг дандаа нэг ээж гэж дутдаг байсан гэд хэлснийх нэг ярилцлаган дээр ярьжсэн нөө Andy Cohen show дээр энэ бол бас 2020 он ч юм уу те ерөн жоохон нилийн хэдэн жилийн өмнө байсан юм шиг байлаа. Тэр Andy Cohen show дээр Catherine O'Hara ингээ орж исэн чинь нэг үзэгчдтэй холбоо бариад уцаар холбоо яриад үзэгчд ингээ асуулт асуудаг.
тийм одоо сегмент явсан ахгүй. Тэгсэн чинь нэг хүн залгаад Catherine O'Hara-аас ингээ асуусан. Та ингээ Macaulay Culkin-тэй холбоотой байдгүй дээ уулздаггүй гэд асуусан. Тэгсэн чинь Catherine O'Hara хэлж байхгүй. Ингээд бид хоёр уулзалтаагүй байж байгаа нэлээд олон жил өнгөрч жагаад би хамгийн сүүлд Macaulay Culkin-тэй жил хагасын өмнө илүү 2 жилийн өмнө ингээд нэг одоо үзэсгэлэн те art gallery-гийн opening дээр нээлтэн дээр ингээд тааралцсан, санамсаргүй байдлаар тааралцсан гэж аахгүй. Тааралдаад яг харсан чинь Macaulay Culkin яг өөрөг нь ингээ зүглэл иржсэн гинэ. Тэгээ зүгэлж ирэхдээ ингээ бүр ингээ гараад илгэчихсэн те мами гэд хүрээд иржсэн гэсэн. Тэгэнгүүт нь Catherine O'Hara шууд өөдөөсөн те baby гэд те хонгор минь гэд ингээ бибинийг тэрвэрсэнгээ ярьжсэн. Тийм хөөрхөн story хэлжсэн. Бас нэг өөр ярилцлаган дээр те хэлжсэн. Энэ нь болохоор 2024 онд хийгдсэн ярилцлага байхгүй. Тэрэн дээр ингээ Macaulay Culkin-тэй уулздаггүй энэ төр гэд бас асуужсэн. Тэгсэн чинь уулзалгүй яах вэ те ингээд 2023 онд яг өнгөрсөн жил битээр уулзсан нөгөө нэг Macaulay Culkin-ыг Hall of Fame дээр star авахт нь би ингээ очиод битээр ингээ уулзалцсан. Тэ бүр ингээд яг хүүшгээ сандаг. Тэгээд ингээ Macaulay Culkin бол айгүй мундаг явж байгаа. Тэгээд ийм сайн явж байгааг нь би харахад бол тэ надад бол үнэхээр сайхан байгаа. He's doing really good and I'm very proud of that энэ гэх тиймэрхүү юм ярьжсэн байхгүй. Тэг яагаад тэгж хэлж байна гэхээр энэ талаар бас нэр хүмүүс зөндөө ярьж байгаа. Ашгүй дээ. Catherine O'Hara нас барахаасаа өмнө Macaulay Culkin-ыг өөрийнхөө амьдралыг буцаагаад эргүүлж авч чадсан гэдгийг нь харчхаад дээ Macaulay Culkin сайн явж байгаа шүү гэдгийг нь харчхаад нас барсан ашгүй дээ. Миний санаа амарлаа гэд хүмүүс тиймэрхүү юмнуудыг айгүй комент бичиж байгаа одоо. Яагаад вэ гэхээр би нэрээ та бүхэндээ Macaulay Culkin-ы тухай deep dive хүргэнэ гэдээ арай хүргэж амжааг байгаа намайг үнэхээр уучлаарай. Дахиад дээ нэг сар бол айгүй тийм chaotic сар болж өнгөрлөө миний хувьд бол те аялж маялаад тэгээд жоохон бичлэгнүүд манд хойшлоод гэхдээ хийн манайхаа би одоо тундахгүй энэ 7 хоногт ингээд оргуулна гэж би амлаж ин заа Macaulay Culkin-ы тухай. Тэгэхдээ хэдүүлээ дэлгэрэнгүй ярина. Гэхдээ хальт хэлчихэд Macaulay Culkin чинь айгүй мундаг ингээд тэ жүжиглж явж ийсэн аа. Бараг л аав мааваасаа болоо те аав жоохон онцгүй хүн байсан. Тэр мөрнээсээ бол ер нь жоохон багасаа од болцсон болохоор ингээд хэцүү өөрөх mental health энэ хэцүү болоод нэг хэсэг ингээд бүр архинд ороод мансууруулах бодсонд ороод амар мансууруулах бодсонд ороод бүр амар турж эцчихсэн те танихын аргагүй болчихсон. Тэгээл л айгүй амар юм явдаг байсан. Тэгээ ашгүй өөрийнхөө их нартайгээ Brenda-тайгаа уулзаад Brenda нь өөрөг нь бол ингээд татаж гаргаж авсан байдаг тэр муухай зүйлээс нь. Тэгээ одоо өстө жинхэнэ амьдралаа эргүүлээд те айгүй гоё болчихсон маарч те Macaulay Culkin чинь яг жирийн гой хүн шиг болоод тэгээд айгүй аз жаргалтай Brenda-тайгаа хоёр хүүтэйгээ ингээд айгүй гой амьдардаг. Тэгээд хүмүүс тэгж байгаа байхгүй юу? Ашгүй дээ те. Catherine O'Hara яг Macaulay Culkin-ийн тийм амар амьдралаар те дондож мандчихсан ингэсэн явж байхад нь ингээд насварсан бол өстө өөрийнх нь хувьд те хэцүү байх байсан баха. Ашгүй ингээд хэнийг Macaulay Culkin-ыг амьдралаа эргүүлж буцаж авч чадсныхан дараа ингээд тэрийг нь харчгаад сайн явааг нь харчгаад ингээд нас барсан нь бол айгүй сайн байна гэж хүмүүс айгүйх ярьж байгаа. And he was coming out and he went, "Mommy," and I said, "Baby." За дараагийн tribute хийсэн хүн хинбэ гэхээр John Pesci байгаа. За John Pesci чинь бас Home Alone дээр тоглодог нөгөө нэг хоёр хулгайчдын нэгэн дээр нэг жижигхэн хулгайч нь болж тоглодог шүү дээ, тийм. За John Pesci ингэж хэлсэн байна лээ People Magazine-д одоо мэдээлэл одоо ярьслага өгсөн байгаа байхгүй юу? She was a great actress and she will be missed. God bless, rest in peace гэж хэлсэн байна лээ. Catherine бол үнэхээр гайхалтай жүжигчин байсан. Тэгээд үнэхээр бол те бидэнд одоо санагдаж дурсагдаж үлдэх болноо. Тэгээд бурхан түүнийг өршөөх болтугай. Тэгээд амар тайвал нойрсорой гэдэг ийм зүйлийг одоо хэлсэн байна лээ. За тэгээд Michael McKean жүжигчин Michael McKean бас ингээд юу яасан байна лээ? Юм битсэн байна лээ өөрийнхөө Twitter аккаунт дээр. Энэ жүжигчин болохоор бас Catherine O'Hara-тай хамт айгүй олон ингээд юм comedy энтер дээр хамтарч ажилладаг байсан co-star байгаа юм. Тэр хүн болохоор X дээр ингэж бичсэн байгаа юм. Only one Catherine O'Hara and now none. Heartbreaking гэж үтсэн байгаа хгүй. Дэлхий дээр бол зөв үнэхээр цорын ганц л Catherine O'Hara гэж байсан. Гэхдээ одоо байхгүй болчихлоо. Үнэхээр зүрх шимширмээр тэ эмтэрмээр шимширмээр ч гэжтэй. Зүрх эмтэрмээр гэдэг тийм зүйлийг бичсэн байна. За Pedro Pascal бас бичсэн байгаа. Pedro Pascal ч нөө Last of Us-ийн гол дүрийн жүжигчин маа. Тэгээд хин Catherine O'Hara Last of Us 2 дугаар season дээр нь илүү туслах дүрээр тоглодог байгаа. За тэгээд Pedro Pascal ахуулчихсан яг нэг Last of Us-ийн film set дээр ахуулчихсан тэр зураг тавингуудаа Oh genius to be near you. Eternally grateful. There is less light in my world. This lucky world that had you will keep you always love the one and only Catherine O'Hara гэж бичсэн байгаа хгүй. Одоо genius-тэй үнэхээр бүр ингээд сууд хаантан таны хажууд байсан нь бол миний одоо азаа тэг аз завшаанаа тэг би үнэхээр ингээд үрд мөх баярлаа талархаад баршгүй. За одоо таныг ингээд явчихсан болохоор миний хорвоо ертөнцөнд
хорвоо ертөнц арай жоохон бүдэг бүрхэг болчихлоо. Энэ ертөнц бол те энэ дэлхийн ертөнц бол таныг байсанд бол үнэхээр азтай одоо хорвоо ертөнц байсан. Тэгээд үргэлж хайртай шүү. Үнэхээр цорын ганц Catherine O'Hara гэж бас бичсэн байна лээ. Тэгээд Beetlejuice-ээр хамт тоглосон Justin Theroux жүжигчин бас ингээд юу яасан байгаа. Яг нэг Beetlejuice-ийн тэрхүү film set дээр байсан одоо жүжигчид чинь өөрсдөө гэсэн нэг сандалтай байдаг шүү дээ film set дээр те тэр сандалнууд дээр нь ингээд жүжигчнийхаа нэрийг бичсэн байдаг. Тэрний сандал шүү гэдгийг харуулад те яг тэр нэг сандалных нь Catherine O'Hara гэдэг нэрийг нь бичсэн тэр сандалныхаа зургийг оруулангуудаа Oh Catherine you will be so miss гэж бичсэн байсан. Catherine минь чи бол үнэхээр ингээд бүх хүмүүсээр сануулах болно. Одоо санагалзуулах болно гэх юм уу те. Бид нар бол чамайг агиуг саннаа гэдэг тийм л юм хэлж байна. Тэгээ цаашлаад Michael Keaton жүжигчин Michael Keaton одоо Beetlejuice кинонууд дээр хамт тоглосон нөхөр нь болж тоглосон залуу эрэгтэй жүжигчин байгаа. Тэр жүжигчин ингэж бичсэн байна. She's been my pretend wife, my pretend nemesis and my real life true friend. This one hurts. Man, am I gonna miss her? Гэт ингэж бичсэн байгаа те. Catherine O'Hara бол миний ингээд төсөөллийн ч юм уу те. Pretend хийнэ гэдэг чи одоо тийм ингээд хуурамч гэх юм байна те хуурамч ихнэр за тэгээ хуурамч одоо байсан гэхдээ яг жинхэнэ амьдрал дээр бол миний хамгийн одоо үнэнч жинхэнэ найз минь байсан. Тэгээд үнэхээр энийг сонсоод бол үнэхээр одоо айгу одоо сэтгэл өвдөж би бол түүнийг үнэхээр их санах болно гэдэг тийм зүйлийг энэ хүчтэй бичсэн байна. За цаашлаад бас Канадаас гаралтай тийм дуучин болох Michael Bublé бас юм бичсэн байна лээ. Michael Bublé болохоор Catherine-ийн нэгэн зургийг нь өөрийнхөө Instagram дээр оруулаад айгүй урт нэмийг бичсэн байна лээ. За ер нь бол тэрэн дээр бол тэ үнэхээр л тэ сэтгэл зүрх хөвдөж зүрх эмтэрж бүр хаанаас эхлэхэж мэдэхгүй байна гэж хэлсэн байгаа. Catherine бол үнэхээр цорын ганц тийм хүн байсан. Үнэхээр айгүй ховор одоо гэрэл байсан энэ хорвоо ертөнцийн. Тэгээд үнэхээр мундаг домог болсон одоо artist, жүжигчин, comedian байсан. За түүнээс гадна Канадын одоо бүр ингээд Канадыг төлөөлж чадсан айгуу тийм дуу хоолойгоо хүргэдэг одоо мундаг humanitarian хүн байсан энэ гэж хэлсэн байна лээ. За тэгээд дэлхийн ертөнцийг бол ингэж хорвоо ертөнцийг инээлгдэг хүн байсан. Тэгээд үнэхээр хүмүүсийг хүн болгоныг бол ингээд те яг feel seen мэдрүүлдэг байсан гэж аахгүй. Үнэхээр хүн болгоныг өөрсөнд нь чи одоо амьд хүн шүү гэдгийг одоо мэдрүүлсэн тийм хүн байсан гэж байна. За тэгээд ер нь бол айгүй урт юм ингэж битсэн байна лээ Michael Bublé. За цаашлаад Seth Rogen бас айгүй хөөрхөн энэ хоёрын инээж байгаа те ингээ Catherine O'Hara одоо нурууныхын ардталт ингээ байж байгаа айгүй тийм mischievous айгүй хөөрхөн тийм байж байгаа тийм зургийг нь оруулаад яагаад тэгэхээр энэ хоёр ч бас The Studio гэдэг те тэрхүү шоунд хамт тоглосон байгаа. Бас нэлийн урт юмыг битсэн байна лээ. Үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй байна. Би анх Catherine-тэй ингээ уулзахтаа бол ингээ өөрт нь хэлжсэн миний бүр амьдралдаа харж исэн те телевизээр үзчихсэн хамгийн инээдтэй хүн бол Catherine байсан гэдгийг бол би өөрт нь уулзсан үедээ шууд хэлжсэн. Home Alone гэдэг киног те би анх үзээд бол одоо жүжигчин болохыг хүсэжсэн гэж аахгүй кино хийхийг хүсэжсэн одоо хүсэл маань тэр киноноос эхэлтэй гэж байна. Catherine-тэй хамтарч ажиллахад бол үнэхээр ингээд нэр төрийн хэрэг байсан. Тэр бол үнэхээр hysterical, kind, intuitive, generous хүн гэж байгаа аахгүй үнэхээр ээлдэг, үнэхээр ингээд хүмүүсийг сайн ойлгодог, айгүй сайхан сэтгэлтэй, тэгсэн мэт айгүй инээдтэй тийм айгүй гоё хүн байсан. Үнэхээр харамсалтай, devastating зүйл болсон байна. Тэгээд энэ хүнтэй хамт нэг дэлхийн ертөнцөөр амьдарч исэн гэдгээрээ ингээд барах гэж байна гэсэн зүйлийг хэлсэн байна лээ. Энэнийхэн доор нэрээ Ariana Grande одоо юу ячсан байсан emoji үлдээчихсэн байсан ингээд heartbreak emoji тэнгуүдээ жоохон ингээд уйлах гэж байгаа юм шиг тийм emoji-г тавьсан байна лээ. За тэгээд цаашлаад Dan Levy буюу одоо нэг Schitt's Creek дээр хүүнд болж тоглодог. Тэгээд Eugene Levy-гийн хүү жүжигчин залуу бас юм бичсэн байна лээ. Хамтдаа агуулсан зургуудаа хийнгүүтээ. What a gift to have gotten to dance in the warm glow of Catherine O'Hara's brilliance for all those years гэдэг байгаа байхгүй. Catherine-ий бүр ингээд айгу халуун дулаан тийм цацралт нь хамт ингэж бүжгэлэх тийм боломж энэ дэлхий дээр олцсон нь бол миний хувьд бол үнэхээр бүр ингээд хамгийн авч исэн гоё бэлэг юм аа гэж ярьж байна. За тэгээд Catherine бол манай аавтай бүр бүхэл бүтэн 50 жилийн турш алюжинээ ингээд collaborate хийж гисэн хамтарч ажилладаг байсан. Тийм учраас би одоо ингээд яг нөгөө Schitt's Creek гэдэг нөгөө цуврал дээр нэг гэр бүл болж тоглож байсан шүү дээ эднэр чинь. Тэгэж одоо тоглохоосоо ч өмнө Catherine яг үнэнгээсээ манай бидний амьдралд бол яг жинхэнэ амьдрал дээр аль үшэнэ манай нэг гэр бүлийн хэсэг болчихсон байсан. Яагаад гэвэл одоо манай аавтай ингэж удаан
хамт ажилласан гэсэн тийм зүйлийг хэлсэн байна. Тэгээд I will cherish every moment, every funny memory I was fortunate enough to make with her. Би тэгээ хамтдаа ингээд Catherine-тэй одоо хийсэн одоо бүтээсэн айгүй инээдтэй мөчүүдийг тэ бүгдээр ингээд зүрхэндээ нандинаж хадгалж явах болно. Гэр бүлийнхэнд нь буюу нөхөрт нь Bo, хүүхдүүдэд нь Matthew, Luke тэгээд бусад бүх одоо тэ гэр бүлийнхэн гишүүдэд ингээд үнэхээр гүн эмгэнлийг илэрхийлье гэсэн зүйлийг бичсэн байна. За одоо тэгээд Dan Levy-гийн аав нь буюу одоо Eugene Levy тэ Catherine O'Hara-гийн маш олон жил хамтарч ажилласан тэрхүү жүжигчин бас statement өгсөн байна лээ. Юу гэж хэлсэн бэ гэхээр I had the honor of knowing and working with the great Catherine O'Hara for over 50 years. From our beginnings on the Second City stage to SCTV to the movies we did with Chris Guest to our 6 glorious years on Schitt's Creek, I cherished our working relationship, but most of all our friendship, and I will miss her. Үнэхээр те бид хоёр бол ингээм хамтдаа ажиллаад 50 жилийг ингээ өнгөрөөсөн тэр бүх цаг хугацаагаа бол би үнэхээр ингээд cherish хийж нандинж бид хоёр бол бүр гараагаа хамтдаа эхэлсэн те second series-ээс эхлээд цаашлаад SCTV шоунд ороод цаашлаа Chris Guest дээр хамт ингээ кинонд дээр тоглоод за тэгээд цаашлаад ингээ Schitt's Creek гэдэг энэхүү цуврал дээр 6 жилийг тэ хамтдаа өнгөрүүлээд тэгээд би бол ингээ бид хоёрын хамт одоо хамтарч ажиллаж исэн тэрхүү relationship-ыг бол үнэхээр cherish хийдэг. Гэхдээ хамгийн их cherish хийж нандинж явдаг зүйл нь юу вэ гэхээр бид хоёрын найз нөхөрлөл гэсэн байгаа байхгүй юу. Тэгэд үнэхээр түүнийг санах болно гэж тийм зүйлийг бичсэн байна. За цаашлаад одоо энэ хүү Schitt's Creek-ийн бас охин нь болж тоглож жүжигчин болох Annie Murphy юм тавьсан байна лээ. Нилээ олон 2 3 зургуудаа хамт авахсан зургуудаа тавингуутай ха гэдэг одоо инээж байгаа юм шиг тий. Тэгээ та нар гахж авах юу энийг явчваа гэд ингэж хэлж байгаа байхгүй ха гэнэ тий. Түүний инээд бол үнэхээр бүр тийм дарангуулж одоо юу гэсэн авсан те бүр ингээд үнэхээр барьж авсан ингээд бүр үргэлжлээл явдаг те бүр тийм мөнхийн тийм одоо инээд байсан тасралтгүй үргэлжилсэн тийм инээд байсан. Түүний инээдийг сонссон хүн болгон бүр ингээд инээдэнд нь дагаж орж ирэхээс өөр аргагүй байсан гэж аахгүй. Дагаад инээхээс өөр аргагүй байсан. Тийм л delightful одоо хүн байсан гэж хэлж байна. За тэгээд үнэхээр бид нар бол те Catherine O'Hara-гийн одоо энэ хорвоо ертөнцийн хамт амьдарч байсандаа баярлах хэрэгтэй гэсэн зүйлийг бичсэн байна. За түүнээс гадна ингээ 2 3 зургийг оруулчихад хамгийн сүүлийнхэн слайдн дээр нь болохоор Catherine O'Hara ер нь өөрт нь өгжсэн тийм жүжигчнийхаа хувьд өгжсэн тиймэрхүү зөвлөгөөнүүдийг нөт болгоо биччихсэн байсан. Ингэж хэлж байгаа байхгүй юу? Хин Catherine бол өөрийгөө хизээчтэй ингээд би өстө багштай жүжигийн багштай надаас юм сурч авах хэрэгтэй гэсэн тийм одоо зан ааштай бол хизээж байгаагүй. Гэхдээ би бол үнэхээр түүнээс яг түүний яг сурагчны юм шиг л өстө айгүй их зүйлийг сурч авсан. Тэгээ би яг энэ гол сурч авсан зүйлүүдээ та нарт ингээ хэлье гэж байгаа байхгүй юу? Giggles always, jokes first, as long as they feel right in your bones гэж байгаа байхгүй юу? Ялангуяа юмрхүү инээдмийн юм дээр жүжиглэхдээ бол те giggles first үргэлж инээж дандаа хошин зүйлийг те онгоонуудыг ингээ ярьж хэрүү яг үнэхээр тэр инээх ч юм уу онгоон ч юм уу те яг үнэхээр яг тэр мөчөд байх ёстой гэж чи мэдэрчэл байгаа бол тэрийг хийж гэж хэлдэг байсан гэж байна. За тэгвэл when you find the people you love and make you laugh, stick with your lovers and laughers гэж хэлсэн байна. Тэр нь болохоор хэрүү чи өөрийнхөө яг хайрладаг хүмүүсийг олж чадсан бол одоо чамайг инээлгдэг хүмүүсийг чи олж чадсан бол яг л тэр чамайг хайрладаг хүмүүстэйгээ чамайг инээлгдэг хүмүүстэйгээ үргэлж хамт байж байгаараа гэж хэлж исэн. За тэгэнгүүтээ everybody on set is a part of the community who wants to make something great. Treat them as such гэж хэлсэн гэж аахгүй. Яг киноны зураг авалтын талбай дээр ингээ оронгууд ер нь тэнд оролцож байгаа бүх хүмүүс яг л нэг одоо зорилготой байгаа. Гайхалтай зүйлийг бүгдээрээ бүтээх гэдэг тийм зорилготой байгаа. Тийм учраас тэр фильм сет дээр байгаа бүх хүмүүсийг айгүй гоёор ингэж одоо хүндэтгэж харьцчих гэсэн тийм зүйлийг хэлдэг байсан гэнэ. Яг бол нэгэн зорилготой учраас нэг л зорилготой учраас те. За тэгмүүдээ make suggestions even if that means overstepping sometimes. Acknowledge if it doesn't work. Be appreciative to those who appreciate it when it does гэж хэлсэн байхгүй. Бити ингээд тэ жүшнийхаа хувьд одоо юм санал болгохоос айж те. Хэрүү санал болгомоор зүйл байгаа бол ингээд шууд айлгүйгээр хэлжий. Заримдаа бол тэхийн тулд overstep хийх шаардлагатай болно те. Өөрийнхөө байх байр суурнаас арай илүү ингээд даваад ингээд те одоо дээдлэг хаалтмжлалынхаа хүндэтгэх ёстой ч юм уу те. Тийм одоо overstepping зүйл гарах болно. Заримдаа тэглээгээд тэр одоо зүйлийг чи хүмүүс хүлээж авна гэсэн үг бол биш ээ. Тийм учраас заримдаа чи тэгж санал болголоо гэж тэр чин одоо хүлээж авах өгөхгүй гэдгийг бол бас өөрөө мэдчих хэрэгтэй. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж байна. Чи ингээд санал юм өөрийнхөө санал бодлыг ингээд санал болгонгууд тэрийг чин ингээд appreciate хийж хүлээж авдаг те ингээд айгу талархаж хүлээж авдаг хүмүүсийг чи
одоо appreciate хийх хэрэгтэй. Чи тийм хүмүүс талархах хэрэгтэй гэсэн тийм утгатай зүйлийг айгүйх хэлдэг байсан. Ийм зүйлүүдийг би бол өстой айгүй сайн сурч авсан гэж хэлсэн байна. За одоо ингээд манайха хамгийн сүүлд нь гэх юм бол Catherine O'Hara-гийн одоо яг оршуулганых нь мэдээлэл нь бол яг цацагдаагүй байгаа юм лээ. Гэхдээ одоогогийн байгаа мэдээлэл нь болохоор private ceremony болно гэсэн яг зөвхөн гэр бүлийнхэнд нь оролцох те зөвхөн одоо дотных нь хүмүүс нь оролцох ийм private ceremony болно, private funeral болно гэж хэлсэн юм байна лээ. Тийм өстой Hollywood-ийн од гэдэлтэй бүх хүмүүсийг ингэ дуудаа тэгээд ах тийм grand зүйл болохгүй гэдгийг бол ингэ гэр бүлийнхэн нь хэлсэн гэсэндээ яг одоогийн байдлаар бол хизээ болох юм дээрээ тэр нь бол тогтоогдоогүй одоо зарлагдаагүй байгаа юм байна лээ. Нэрээ Catherine O'Hara нас барснаас хойш сүүлийн хэдэн өдрүүдэд John Candy-гийн одоо оршуулга дахиж resurface хийгээд айгүйх одоо гарч ирсэн байгаа. John Candy гэдэг чинь дахиад түрүүн хэлсэндээ Home Alone дээр тоглож ирсэн нөгөө бүдүүн залуу байгаа шүү дээ, хамтарч ажиллаж ирсэн залуу нь. Энэ хүний одоо орчуулга дахиад ингээд resurface гээд гараад ирсэн байхгүй. Яагаад вэ гэхээр жүжигчин чинь 1994 онд гэгүнтхэн одоо heart attack-аар зүрхний шигдээсээр нас орж ирсэн мэн л айгүй залуугаараа. За тэгээд яг John Candy-гийн оршуулган дээр нь Catherine O'Hara eulogy хэлж ирсэн мэн лээ. Eulogy гэдэг чинь болохоор одоо нөгөө нэг оршуулгын ясал дээр хэлдэг одоо үг байдаг шүү дээ. Монгол тийм байдаг шүү дээ. Тийм Монгол нэр бас байдаг. Би сая бодлоо Монгол байдаг л үгүй. Монголд ч гэсэн тэгдэг шүү дээ. Оршуулган дээр нэг хүн нь үг хэлдэг шүү дээ. Яг тийм eulogy-г хин Catherine O'Hara хийжсэн юм лээ. Яг л айгүй тийм сайн найзууд, co-starуд байсан болохоор айгүй тийм heartfelt eulogy-г одоо тийм яриаг өгжсэн гэсэн тэр Catherine O'Hara-гийн хинд John Candy-д зориулж хэлжсэн тэрхүү яриа нь одоо дахиж resurface гарч ирсэн гэсэн үг. Тэгээд одоо хинийх дээр те Catherine O'Hara-гийн eulogy хин хийх болоо, хин яриа өгөх болоо энэ гэл хүмүүс айгүйх тийм curious байгаа юм шиг үлээ. Гэхдээ ойлгомжтой гэр бүлийнх нь ингээд тийм private event болно гэсэн болохоор гэр бүлийнх нь хүмүүс нь хүүн ч юм уу те хоёр хүүгийнх нь нэгэн ч юм уу эсвэл нөхөр мөхөр нь хийх байх гэж бодож байна. За манайхаа тэгээ хамгийн эцэст нь гэх юм бол би та нартаа нэгэн гоё Catherine O'Hara-гийн хэлсэн үгийг хэлээд өндөрлөе гэж бодож байна. Юу вэ гэхээр би нэг энэ бичлэгийг олж харсан байгаа. Та нар ч гэсэндээ харсан байж магадгүй. Нэг л олон нийтийн газар лээсэн. Би харахтаа бол airport-тэй онгоцны бодлоо гэж харсан. Ямар ч нэг залуу зүгээр те энгийн хүн очоод хараг олж харсан юм байна лээ л те. Ингээд паблик газар те. Тэгээ очоод ингээд бичлэгийг нь хийгээд ингээд хэлсэн байхгүй. Like I love you so much те. Миний өстө хамгийн хайртай жүжигчин шүү гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чи Catherine O'Hara энэ бол саяхан юм шиг байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чи Catherine O'Hara жоохон тэрэнд нийтэхгүй. Okay, sure, yeah, sure гэж тэгээд байхгүй. Тийм байхаа гэх нэг итгэхгүй. Тэгсэн чинь энэ залуу үгүй үнэнгээсээ би худлаа яриаггүй шүү. Үнэхээр та бол те миний хувьд бол үнэхээр агуулж шүү. Миний хамгийн хайртай жүжигчин шүү гэж хэлсэн байхгүй. Тэнгүүтээ энэ залуу осож авахгүй. Та бол үнэхээр гайхалтай маш гайхамшигтай дөрүүдийг ингээ бүтээсэн те олон жилийнхаа карьерийнхаа туршид та аль дүрээрээ хүмүүст одоо мэдэгдмээр байна, санагдуулмаар байна гэж хэлсэн байхгүй. Одоо яг юу гэх юмдээ те хүн одоо яг өөрийнхөө мөрийг хүлдээн гэл байдаг штэ тий. Та яг хорвоо ертөнцөөс явахдаа яг ямар дүрээ хүмүүст ингэж үлдээмээр байна гэд хэлсэн байхгүй. Тэгсэн чи айгүй гоё мэсэн. За юу гэж хэлсэн бэхээр би хүүхдүүдийнхаа ээж байсан дүрээрээ ингэж хүмүүс санагдуулмаар байна гэж хүмүүс сэтгэл зүрхэнд үлдмээр байна гэж хэлсэн. Батад үстэй өөрийнх нь хувьд бол тий жүжигчнийхээ хувьд ингээл дандаа л өөр хүмүүсийн л дүр тоглоод явдаг штэ. Жүжигчин гэдэг хүн ч юм бол тийм л байдаг те. Дандаа л өөр хүмүүсийн дүрийг бүтээн гэсэн. Тийм дүрээрээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд үлдмээргүй байна. Би хүүхдүүдийнхаа өөрийнхөө хоёр хүүгийнхаа ээж байсан гэдэг тэр дүрээрээ өөрийнхөө одоо уулмөрийг үлдээмээр байна гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээд тэрийг бол ингээд одоо тэр одоо бичлэг нь одоо дахиж амар resurface хийж гарч ирж авах. Тэгээд хүмүүс бол oh my god I'm crying гэсэн амар комментүүд бичиж байгаа. Үнэхээр амар beautiful байгаа зү те. Өөрийнх нь хувьд бол те бусад дөрүүд нь өөрийнх нь бүтээсэн дөрүүд нь бол тийм гахалтай зүйл яг байсан л ахaltaа гэтээ хамгийн өөрийнх нь хувьд хамгийн чухал зүйл нь бол хүүхдүүдийнхээ ээж байна гэдэг нь бол те тийм барахмаар зүйл байсан юм байгаа юм аа. За тэгээд ийм гахалтай хэлсэн үгээр нь ингээд энэ хүү бичлэгээ өндөрлөө манайхаа. Тэгээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболох болонгаараа цоошин хэм бичлэгтэйгээ уулзалтлаа. Баяртай.